За ингэ Жимбогийн буруу болчихлоо. Угаасаа Жимбогийн буруу. Намайг бол айдуу тэгэл гарчих гэсэн. Үгүй ер нь хоёр тийм байна. Огцор. Биш дулмаа чи огцор гэдэг юм. Тэгвэл би амархан. Жалан юутанг авчих. Аагүй хүн санаж магадгүй. Ухаад гэж гисэн шиг. Хачаад нохоод яавь гэдэг. За явах уу. За явжаа. Нэг хоёр. Явж. За сайн байцгаана уу? Улс төржийн контентын 7 дахь дугаарыг хэлж байна. Энэ удаагийн дугаар болохоор юу ярих вэ гэхээр одоо цаашаа яах вэ? Дараагийн засгийн газар, дараагийн бүрэлдэхүүн ямар байх вэ? Саяны нэг хэд хоног бол маш эвгүй юмнууд ярьлаа. Дахиад бүх намууд хамтрах тал дээр засгийн газар байгууллагыг дийж хийж байна. Яг хин юу хийх гээд байгааг нь ойлгомжгүй. Эргээд буцаад данхар төр бүтээх гээд байна. Улам данхааж магадгүй болчиход байна. Энэ тухай бүгдээрээ ярьцгаая. Би цугласан. Юу ярих вэ тэгээд буцааж агсан шүү дээ. За ингэ өндөрлийг. Шийдэр гарсан. Ингээд бодоо. Тэ манайхан ер нь 12 нас залуучсан байгаа шүү бид нар ч 2-д нийлж байгаа тий. Би 6 оруулсан. 12 жилээр ухрна гэсэн байгаа шүү дээ. Энэ ч ухарцсан байгаа юм. Бензин. Тэгээд доллар яагаад боохгүй нэ. Доллар 1700. Яа доллар юу болчихоо. Нас нүрэг хөөгч юу хийж байгаа юм. Тэнэр одоо нэр хийх ажил хийсэн чинь ярих юм ч олддгүй юм биш үү? Нэр болмод нэг баяр гадаад чи тий. Ундаг биш шүү. Огцрох амархан. Ер нь нэр бас түүхэнд үлдэх би бол нэг арсын дүүх гэж байгаа улмагийн нэг тий. Оюутан сайд болоод тэгээ хамгийн анхны хурал дээр ихтгэл дээрээ тэр нь болохоор гендрийн үндэсний орооны дарга байхгүй юу? Зөвлөгчтэй оюутан ерөнхийдөө ажиллаж өөрөө тийм бий. За. Тэгээ гендрийн анхныхаа хурал дээр гарч ирээд фактч хэлж байгаа байхгүй юу? Яасан бэ гэхээр Бачмаа байж. Гэхдээ наач барихад Энэ гоё юм байна. энэ юу юм. Хамаагүй органик гоё гэж. Одоо за тэгээд яваа. Сорны наач. Сорны наад наач. нэг хоёр. Би бас ингэ барина сагчлаа. Явах уу яа. Амар санаачлаа. Эмэгтэйчүүдийг болохоор эрт хүүхэд гаргаад ажил төрөл хийхгүй, нийгэмд үр бүтээл хийхгүй. Тэгээ цэрэгт явуулна гэсэн. Ингэж хэлээд энэ нь болохоор яг 3 сарын 8-нд ойрхон байсан байхгүй. Тэгээ 21 оны 3 сарын 8-нд анхны огцор гэдэг чагсаал оюут нисрэж чагсаал. Тэгэхэд дөнгөж сайд болоод сар гарахан болсон байсан тий. Сар гарахан болсон. 1 сарын 20 хэдэнд сайд боллоо. Тийм эртнээс юм тий. Чагсаалууд бол Нөө хүрэлсөх болоод гэсэн үг. Хүрэлсөх болоод нөө эмэгтэйгээс болоод мөн биз дээ. мөн. Тэгээс Тэрний дараа солигдсон тий. засаг солигдоод тэгээд оюун эрдний анхны илтгэлээс болж Нэг хэдэн ээжүүд жагсдаг мөн үү? мөн Нөгөө шал биш шүү. Шал өөрийг барих. Тийник ийм жигсаал санаад байгаа байхгүй. Тэгээд тэр 3 сарын 8-нд анхны чагсаал болоод тэрэн дээр яасан бэ гэхээр цагдаа нар бол эмэгтэйчүүдийг бол шууд төлөхөж унгаагаад им зэмэн булааж авч маш их хүч хэрхийлэл үйлчилсэн. 3 сарын 8-нд эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр байсан. Тэрнээс хойш бол ер нь оюун эрднийг огцрох чагсаал бол мөнхөд үргэлжилсэн. Тэгээд хамгийн их жигсаал хийлгэсэн сайд болчлоо. Хамгийн их огцор гэж эсэргүүцсэн сайд болчлоо тий. Хамгийн удаан байсан тий бас. Тэгээ хамгийн удаан байлаа. Тэгсэн мөртлөө юу ч бүтсэнгүй бүх юм уруутлаа. тэгэхэр чин ерөөсөө надад баяр хүрэх юм биш байгаа. Тэр гарсан цагааснаас хүмүүс угаасаа жагсаар амар их огцруулах хүсэлтэй хүмүүс байсан. Тэгэл Үгүй тэгээд явж болохоор ер нь тэгээ саяын юун дээр ч зөндөө олон залуучууд байгаа шүү дээ. манлайлаад оролцож байгаа. Хамгийн гол нь энэ чинь нэг манлайлалт дутаад исэн байхгүй юу? Тийм. Хүмүүсийн бүгдээрээ л богшаад исэн. Өвөл мөл өгнө очоод байсан тэгэл яг нэг юм бүгд богшаал исэн. Тэгсээр хагаад тэг яг л манлал болж яг л залуучуудыг уриалж хамгийн гол нь залуучуудыг бас төржээд өгөх гээд байгаа шүү дээ, тий. Залуучууд тийм шүү. ирээдүгээ залуу насаа цаг хугацаагаа дандаа алдчихж байна. Дарангуулаас болж. Одоо энэ нөхдүүдээс болж. Тэгээд 12 жилээр бүгд залууцчихлаа. Янзаа. Би ч одоо яг барилгын салбар руу орж ирсэн шүү дээ. Тимч тэгээд Монгол одоо энэ бол ингээ Монголын эмгэн л واخгүй. Эмчхэн бол гадаадд яг ингээ мэрэгчлэр ажиллаад одоо юм барьлаа. тийм жилийн 200 мянга 300 мянган долларын цалинтай тий. Тэгэл амьдрал нь найдвартай болонгууд зөвхөн ингээ мэрэгчлэрүүгээ ханддаг واخгүй. Монголд бол чи хүн шиг амьдрахын тулд нэг бол эмийн компани лобби хийх, нэг бол хувийн эмнэлэгтэй байдаг тий.
Эсвэл нөгөө завар шимд нь ордог. Эсвэл өөр зам сонгодог юм болж өгч байгаа. Яг гэхдээ зүгээр биднээс нөгөө аливаа ус нэг ардчилчин бэхшил нэг бол цусаар холддог гэж ярьж байгаа байхгүй. Ардчил бол цусаар холддог. Одоо чинь Солонгосын Гуанжу хотод бол ингээд нийтдээ 2000 орчим хүн нас орсон гэж ярьж байгаа. Шууд буудуулж алсан тий. Буудуулж өгсөн 80 оны баслахаар. Зарим нь алга болсон, сургаггүй болсон гэх мэтчлээ. Энээс хойш тийм такси драйвер ихгүй юу. Тэгээд тэрний бичлэг чинь гадаадд цацгаж жагаад 87 хүртэл ингээд оюутнууд нь тэр бичлэгээ өөрсөндөө үзүүлж ингэж явсаар байгаа. 87 88 оны Олимпийн өмнө тэр одоо тайранта буулгаж байгаа тийм бэлэн манай Пак Жонгийн дэгмийн дараа Чондухан гарч тэр ротыг сонгогдож байгаа. А манад бол яг ингээд нөгөө фристрок явж байгаад унаад хүмүүс бол солонгосд ингэж ярьжсэн л та. Манай солонгост бол Пак Жонгийн хэдий одоо муу юм хийсэн ч гэсэн эдийн засгийн өсч ингэж явж байгаа. Хүмүүс амьдрал гайгүй болохын хэрээр амьдралаа өөрчлөх ёстой гэд арчил руу хүсэн хүсэг үзүүлэлтээр орсон юм аа. Танад бол ингээд одоо эдийн засгийн өсөг байж ил арчил руу орчоод иргэдэн арчлыгаа буруутгадаг ийм хүсэлгээтэй байна гэж. А тий биднээс төлсөн үн бол хүний амнаас ч байгаа. Одоо тэр дахны зам утаанд угаарсан хүмүүстэй. А хамгийн мэдрэгж байгаа нь юу гэхээр манай эрхэм 00 чинь бол яасан бэ гэхээр нийт баг 120 орчим их найдын төсвийг зарцуулсан Монголын 20 ерхий сайдыг баг нийлүүлсэн хэмжээний төсвийг зарцуулсан том мөнгийг зарсан ирнээсээ юу ч хийгээгүй юм баггүй. Тэгэхээр энэ бол биднээсийн одоо золиос юу байсан бэ гэхээр эдийн засгийн өсөлтийг одоо алдсан тий. Одоо биднээс буцаад ухарсан, доллар үнэтэй болсон, инфляц өссөн. Энэ бүх юм бол биднээсийн төлөөс. А гэхдээ хамгийн сонирхолтой юм нь болохоор хүн бол тэрүүм төрөхээр ингээд тооцоолж чаддаг юм, төсөөлж чаддаг байна. Тэрүүмтэй байх юм бол би ингээд бодсон юм тэрүүмийг ингээд их юм байж үзээгүй шүү дээ. Гэтэл 20 орчим сая төгрөгийн цүнх гэхлээр ихийг нь авчмаар байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар авахгүй байсан учраас тэр айгүй тийм одоо юу гэдэг үнэхээр энэ даварцсан байна гэдэг жижигхэн юмнаас болоод одоо унжаага жишээ таахгүй. Гэхдээ ахаал биднээс ингээд тэмцэх зөндөө үлдэж байна. Би бол одоо ардын намыг нэрээ цэвэрлж аваасаа хүсэж байгаа. Тэ? Үнэхээр асуудал байхгүй бол тэр цэвэрхэн гоо ингээд бүр цэвэрлээд нэг төрлийн сэргээгээд мөн үү? А үнэхээр асуудалтай бол шоронд нь хийгээд шудрагаас тогтоох энэ намын их том юу бах те нэг үүрэг бах гэж би бодож. Тэгэхдээ ардын намын гишүүд бол ерөөсөө гайхгүй л шүү дээ. 20 сая төгрөгөөр сүнх аваад сүртэй ялангуяа. Бүгдээрээ л тийм байх гэсэн үг үстэй. Тиймэрхүү юм тодгалцсан байна гэсэн үг шүү дээ. Ардын намын ч гишүүн биш. Тэрний зориг ногоо намын те саяхан улсын хурал руу орсон нараа гайхгүй гоос тэр чинь. Юу та нарын дунд тийм цүнхэхгүй юм байгаа тий. Бүгд л тийм цүнхтэй шүү дээ. Тийм цүнхэхгүй ядуу гуйлах чинь байхгүй гэж байна. Тэр үгийн сонголт нь хүртэл. Өнөөдрөөс тий. Гэсэн чинь тэнц зүгээр 22 настай хэлний бэлтгэлд явдаг. Америкт сурж байгаа зэрэг. Гэхдээ Америкт сурж байгаа ер нь англи хэлгүй хэлний бэлтгэлд явдаг. Бацаан зүгээр тий 20 саяын цүнх зүгээр easy. Тэгээд яг ямарчсан биднээс төлж байгаа нь бол хэдий их ч гэсэн одоо бас нөгөө одоо баярлах юм нь бас их цус нөж болж тий одоо энэ 8 нас ингэж болсонгүй. Гэхдээ энэ тэмцлэг бол одоо ингэж зогсоохон бол ахаал нормал явна. Би бол дараагийн ерөнхий сайдыг бол гарч ирэх бах тий тэр нь одоо оюутны юу гэдэг энэ хийсэн авидгал байд юм уу тий тэр нөөцний хулгай байд юм. Энэ бүгдийг ингээ гараад ирэх тийм биш хүн байгаасаа тий намынхаа нэрийг цэвэрлж аваасаа гэж хүсэж байгаа. Магадгүй би ч гэсэн ардын намынхаас ч гэсэн өөрөө л мөрөн бас залуучуудаас ч гэсэн нэг ихэлсэн бол бас дуусах хэвээр шаардах хэвээр бичүүд өгөх хэвээр дөрөв мас шимбаа ярьж илээ тий. Одоо араас нь ингээ тууштай явж явах хүмүүс хэрэгтэй байна гэдэг. Одоо хуульчдыг бас огцорчлоо одоо л тэгээ орлого нотлуулах ажил хийж байгаа шүү дээ. Одоо тийм орлого нотлог байгаа шүү дээ. Тэгээ орлого нотлуулагч гэж дээ. Ер нь бол яг тэрийг ингээ боломжгүй гэдгийг дээр нэвлэрч хэрэгтэй байна. Нотлогдохгүй тэр одоо юу гэдгийг хууль ёсны байдлаар нотлогдох боломжгүй орлого гэдэгтэй угаасаа эвлэрч хэрэгтэй. А тэгээд одоо ингэж байхгүй. Огцорцсон юм чинь орлогын нотлуулаач. Орлогын нотлолтол нь жагсаач гэдэг байхгүй. Тэгэнгүүт эн чинь ингэж за авилгатай дэмжих газар жишээлх юм бол утаа хөрвүүлэгдсэн юм л шүү дээ. Тэр нь ингээд цаашаа явж байгаа. За цаашаага тэр чинь ингээд хэрэг нь одоо процессор яваад авилгатай дэмжих газараасаа прокурор руу шилжээд прокуророосоо одоо шүүх рүү шилжээд шүүх дээрээ одоо юу анхан шатны шүүхт авч заалтаад магадгүй дээд шүүхтэр очиж эзэцлэгдэх хүртэл ингээд хэдэн жил болж магадгүй шүү дээ. Маш урт хугацааны тэмцэл
Тэгээ энэ тэмцэл чинь зөвхөн талбайтаар жигсч контент хийж тэмцдэг тэмцэл биш. Шүүх рүү ер нь тэгж контент хийгээд нөлөөлчдөг байх ч боломжтой байх ёсгүй. Одоо заргийн өнрөөд одоо өнрөөгчдөр ингээд хүмүүсийн бас игдүүцдэг юм. Ялангуяа хууль шүүхийнхний айгүй их игдүүцдэг юм чинь. Контент хийж нийгмийн анхаарлыг авах замаар шүүхт нөлөөлөхөд оролдлогууд хийгээдсэн. Тэгээ тэр нь өөрөө хуулийнхны дургуг айгүй хүргэсэн баг. Тэгээд тим бол байж болохгүй. Одоо хичнээн тэмцлээгээд хэрвээ тим хүрээнд тэмцэх юм бол тэр бол шудрагч юм уу эсвэл юу гэдгийг ухаалаг тэмцэл ерөөсөө биш. Бас төдөө Монгол тэгж 4 жил жагсах хоншортой хүнч байхгүй. Хэрвээ тийм хоншортой хүн байвал бас өөрөө гараад жагсаасаа гэж бодчих. Сүмээ гэдэг бүгд ямарчсан энэ араас явж явах хэвээр дутаагийн өргөдлийн араас явж явах хэвээр. Нэг орныг төрөж явах хэвээр. Яг л одоо юу яана вэ? Цаашаа одоо хуулийн процессыг л хүлээж байгаа гэсэн үг шүү дээ. Иргэд. Тэгээ одоо яг яах хэвээр. Тэр хүн мэдээж одоо яг зүгээр орлогоо нотлох байсан бол угаасаа унахчихгүй байх байсан шүү дээ. Тийм үстэй. Нотлоо болоо болох байсан. Тэгэхээр тэрэн дээр ноо байгаа учраас чадахгүй байгаа шүү дээ. Тэрийг одоо ард түмэн тэр чигээрээ Монгол улс даяараа харлаа. Тэгэхээр одоо нөгөө нам нь яаж хариуцлага тооцох тэр хүнд. Тэгээ дараа нь улс яаж тэр хүнд хариуцлага тооцохтой. Тэр хүн чинь нийт иргэдийг нийт улсыг хохироцсон гэсэн үг үстэй. Миний ойлгоод байгаа тийм байгаа даа шүү дээ. Авилга гэдэг ч өөрөө тийм үстэй. Улсад хохирол очруулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүн ямар нэгэн байдлаар шийтгэл авах ёстой гэж би хараад байгаа байхгүй. Ер нь бол зөвхөн тэр хүн биш. Цаашдаа цэвэрших зам руугаа бид орох ёстой. Тэхийн тулд ингээд баг-багаар энийг яг зөв систем рүүгээ оруулах ёстой. Тэхийн тулд зоригтой хүмүүс байх ёстой гэж би бодоод байгаа байхгүй. Иргэд бид биш. Тэр нөгөө төр барьж байгаа. Тэнд яг тийм түүчээ хүмүүс уг нь байх ёстой байгаа байхгүй тий. Би татвар төлдөг шүү дээ тэр гайхаад байгаа байхгүй. Төрөөгөө одоо төлж байгаа гэж тий. Одоо чи энэ усыг биднээс авлаа. Тий. Энэ усыг анхны үйлдвэрлэсэн үнээр дэлгүүрээс биднээс авахд нэмэгдэж байгаа бүх юм татвар байхгүй юу? Тэг би тэр хүмүүс хэлмээр баг. Төр гэж мөнгө байдгүй. Төр бол зүгээр л татварыг аваад буцаа зарцуулдаг тий. Тэгэхээр биднээс гол амьдралын мөн чанар юу юм бэ? Төр яах гэж байгаа юм бэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр татварыг биднээс ингээд юу гэдэг хин нэгэн дарга ингээд зүгээр ингээд юу гэдэг зараад өрхийг зөвшөөрсөн гэдэг бол үнэхээр том тэнэглэл байхгүй юу? Тэр нэг desperate housewife гэх юм дээр чинад борохоо наа чи минь татварын мөнгөөр авсан би охиноо додмоор байна гэж байгаа байхгүй. Тэр үгийг манай хуулийн багш тайлбарлажсэн байхгүй. Энэ бол иргэд нь ямар их тийм улс төрийн болоод тэр юу нэ те мэдрэмжтэй байгааг харуулж байгаа. Тэгээ хэдий сарказм ч гэсэн биднес төртөг ингэж л ханддаг болж иж нэг яах вэ? Биднес бол одоо байранд нь тавина. Одоо биднес бол босс нь байна. Иргэд нь том байна л гэсэн санаа. Эсвэл манай энэ жалан болоод манай Батчаа сая жигсаал дээр нэлээ явсан шүү дээ. Тайлбар мэдрэмжүүд юу вэ? Ер нь яа юу болов чи бас нэг зодуулан хаалт. Дулгах жоох юм. Ах уу игээд би ч нөгөө цэцлэнгийн гаруудыг очиод өсөж үхэж мөхөж бархан харагдсан шүү дээ. Би ч юм бол тий би нэг хаагуу дандаа нэг юм ганц нэг сотуу гоёод игээд өмөлөх гэдэг гут нь ийш дагуулж магуулж авч байгаа. Айтайхан дүүнийг гоё юм хийж яхад нас айтайхан байлгахсан ингээд агталт нь ерөнхийдөө байгаадсан байхгүй. Тэгэл ингээд явж байгаа гот чинь загнаа клуб мөлөбөөгөө очиод бэлтгэлээ хийгээл явж байгаа ганц нэг хүмүүс тааралдаад. Тэгээд одоо ингээд айл амтэн ч юм уу айлын найзын машин суугаад ч юм уу клубдөг очиж ч юм уу хамаагүй ингээд ярьж яхад устгийн талаа ингээд юм ирэнгүүт битүү устгаж үү гэчихгүй. Энэ нэг юм устгах байхгүй. Устгаж хэрэгтэй байхгүй. Устгажж устгыг мэдлэгтэй болох хэрэгтэй. Мэдэхгүй бол одоо чинь тэдний зүв байна. Дагнаа яг нэг энэ коммунизмын үед хоёр нийгмийн дунд өссөн хүмүүсийн дунд яг дагнаг л зөв юм хийх ёстой гэсэн сэтгүүл суудсан байт юм гэж би ойлгосон. Тэгээд төрийн төлөө огтон боож өгөх мөхнө гэдэг нэг ийм үнүүдийг ойлгохын тулд зүгээр иргэд зүгээр л ингэ байж ах ёстой гэсэн нэг ийм сэтгүүл суулгацсан байт юм. Эднийг эвдэх ёстой. Тэгээд одоо яг бидний одоо хийж байгаа нь ус зүйчийн төлөвтэй адилхан хүм болон ус төржүүд ус төрийн мэддэгтэй, мэдрэмжтэй тий. Чи одоо сая самбар хэлж татвараа төлдөг гэдэг юм мэдэн бол мэдчих ёстой. Энэ хүн миний мөнгөөр цалинж байгаа учраас одоо нийгмийн сайн сайхны төлөө ажилтдаг байх ёстой гэдэг юм. Энийгээ мэдэхгүй ингээд ууяста над баг хамаахгүй би одоо ингээд зарим нэг компани захиалаад усваа штэ. Улсыг одоо жасаалтаг ингээд яваад очих юм бол бизнесний хуваалч гэж яагаад гэдэг хүмүүс шүү. Ямар ч нэг таньдаг авах тааралдангуудаа сайн ахаа мэдлгсэн чи за заах нэг явлаа гэдэг. Тэр усааг залгаад хүн шахатаа яач өгсөн чи чинь жасаалтаг явж байгаа гэсэн гэж юу. Гайхаад. Нэг хэлчихв. Гэхдээ ер нь хүмүүс амар айцтай байсан. Тийм баг. Тэгээд тэр айц нь сая цэцтэй дараа бүгд авирлаа шүү дээ. Бүгд юмнууд ярьж цуглуулсан тий. Саяны залмын үн дээр нэг юм байгаа. Ингээд бүгдээ ингээд монголчууд тий. Биднээс ингээд
гадаад байгаа монголчуудаас эх орондоо байгаа монголчуудын нэг юм давуу тал ганц л юм ба. Бид улс төрд оролцож эх орноо авч явах л эрх нь байгаа. А гадаад байгаа хүмүүс бол тэрнээс эх орн биш учраас санал өгөх хэрэггүй, дэвших хэрэггүй мөн улс төрд оролцох хэрэг байхгүй. Яг оролцож болно ямар ч нөлөөгүй байхгүй. Тэр биднээс эх орондоо эзэнчгэн бай гэвэл энэ улсыг та нар хийж байгаа, та нар өдөрж байгаа, авч явж байгаа тийм үү? Тийм болохоор энэ улс төржиг гэдэг сэдвийг энэ нэвтрүүлгийг одоо би маш их одоо дэмжиж бас орж юм одоо баярлж байгаа нь юу гэхээр энэ бол биднээс одоо хамгийн чухал юм. Эх оронтой байхын тулд чи улс төрөө өдөр та. Үнэ үү? Үгүй бол хин нэгэн аваа явна гэдгийг сая харлаа штэ. Яг өнөөсөө чимээг хэлж байгаа бүгд ингээд нэг тайвшраа те. Хөлснө гож ёо. Үгүй ядуулах Айц гэж. байсан. Айц байсан. Маач ихсалийн баг дээр ингээ байгаа залуучууд бүгд ер нь гадагшаа явах юм бол за нэг нь угаасаа хаашааш визгүй. Нэг нь бол шууд Норвег руу явах гэсэн. Нэг нь шууд Итали руугаа буцчихжээ. За би тэндээ шууд доктороо хийгээд их сургууль багшлаа гэдэг жаах. Тэгэл би бол за энэ ч ихсаал ер нь бүтэхгүй болчвол шууд гадагшаа нэр яг ингээл огцроогүй үлдсэн, итгэл үзүүлсэн. Тэг яг итгэл үзүүлсэн бол дахиад ихсэн л та. Гэхдээ ямар тач тэр чигээр ингээ огцрохгүй үлдсэн бол за даврал байхгүй энэ лалрын оронд ч гэдэг тийм бүр юм. Яг тийм дээрээ тулчихсан. Энэ дээр үрээд тарцсан. Зайц угаасаа байсан. Угаасаа ингээд огцрохгүй үлдээд за нэг хагас жил мэлийн дотор бол бид эдийг мартагнуулж байгаа л ардаас нь шууд аваад явчихчих. Тийм. Ямар нэг юм. Тэгээд энэ юу хүмүүсүүд энэ бол ингээд энэ чирээс байж штэ. Жигс чаагаар соглуулсан. Сая замдаа машин дээрсэн нэг юм аа. Энийг хүлээнгээ ярьлаа. Тэгээд Украин улмаа хоёрыг өөрсдөө л үтсэн шүү дээ гинэ. Тэгээд би одоо энэ хэд хоёр дахь орч уу? Хоёр дахь орж Хоёр дахь орч тий. Энэ хоёр дахь би нэг амар олон ороод ий гэж бодоагүй тий. Агаарт гарыг ихэр Тэгсэн амрын га тий. Өөртөө. Тэгтээ яг үнэн шүү. Одоо жишээ нь би бол одоо яг яг өвлөөс хойш ер нь би нэг юм одоо ингээд дуу хуурай өдр болж байгаа. Тэгээд ингээд хөдөө амьдрах гэтэргээл боддог байжгаад буцаад нөгөө нутагтаас амьдрэх гэж бодож байгаа. Тэгээ энэ нөхцөл байдлаас болоод зөгссөн байсан байхгүй. За ер нь л явъя. За би ихнэр бид хоёр өнгөрчээ гэж бодлоо гэхэд хүүхдүүд амар хайран байгаа байхгүй. Ийм нийгэмд. Одоо бидний төсөөлсөн байсан нийгэм шүү дээ нэг юм дарангуйллын тий. Тэгээд гэр бөхцөн байхгүй. Тэгээ дэм за ямар ч гэсэн явахтаа л бэлдээ да. Юугүй бас ингээд нэг юм хилээ 20 морь бид нар тавихгүй байх. 2 3 4 5 жилийн процесс явагдах байх. Тэгээ айжмаар хөнөгдөх байлгүй дээ тий. Тэгэл болидоо гэж бодож жагаад тэгээд саяны энэ огцрох амархан жагсаал дээрээс буцаад гэрэл асч эхэлж байгаа байхгүй. Одоо бол надад итгэл бас байна. Би буцаад бас хөдөөнөө амьдрах уу яах вэ? Тэргээс бодлоод тээц байгаа. Өдөр яваад байна. Уу яах вэ? Энэ ихэд аюу хэрүүл хийсээр авчихсан бодлоо. Гэтэ одоо ратах матахын урсгал бас үзэл санаа тий хербализм гэдэг. Одоо тийм байгаа биш үү? Миний хобби ч бас тэр юм шиг байна. Би бас ингээд жилжингээ загас барьлаа. Тэгээд хотоос гарангуут амар гоё болчихлоо. Тий амар гоё тий. Барилгын салбарын. За барилгын салбарын хүн шүү дээ. Барилгын салбарын жишээлбэл сая сэлб төсөл гэдэг байгаа шүү дээ. За тий. Амар том төсөл. Тийм байсан. Амар хөнгө. Энэ сэлб төсөл дээр жишээлбэл барилгын салбарын ерөөсөө дуурхаа болцсон. Нэг ч дуурдаг хүн байгаагүй. Тэнгүүд огцорлоо өнгөт нь маргааш нь жигсаал тий. Огцрогын жигсаал эхлэхээс арай өмнө манай барилгын хэдэн захирал цугласан. Тэг би ч нэг жоох ингээд ингэсэн. Тэр барилгын салбар нэг тоохгүй байгаа шүү дээ. Яг ихэнхдээ би яд би хөрөнгө оруулах. Нэг өөр ингээд барилга руу ордгоо. Тэгээ бийсэн чинь ингээд над ховлж байгаа юм шиг юм ярьж байгаа байхгүй. Одоо цаад Нямбат чинь ингээд те амар том юм багцаар тавиад ямар ч Монгол орох компаниг орох хэмжээнд бишээ 120 тэрбум төгрөгийн гэж 400 гэсэн баг. За 120. За тэгээд ийм том юм тавьчлаа гэж байгаа. За юу. Тэгтээ ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө ямар хүмүүс вэ гэхээр өөрсдөө ингээд ардын нам дээр очиод за зарим нь ингээд одоо ардын намдаа орцсон, за баталгаан авцсан, тодорхой хэмжээний албан тушаалд очсон. За нэмэх нь одоо Нямбатар гэдэг хүний бас сэрэг мэрэг хийгээ явж байгаа хүмүүс. Тэгтээ юу гэж хэлж байгаа гэхээр энэ сэрэг төвч одоо Батүр даргын үед хийгдсэн юм шүү дээ. Одоо биднээсийг оруулахаа болчихлоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр та нар тэмцээжсэн чинь одоо хамгийн балан шүү дээ гэж байгаа. Гүж хүсэгүй над барилгач нь хятад орох юм бол Монгол улсын барилгын 90% нь Улаанбаатарт явагддаг байхгүй юу? Хөдөө оруулалт дандаа нэг тендер явагддаг байхгүй тий? За тэгээ өмнө говь нэг жоох ингээд нэг бүтээн байгуулалт орж ирнэ.
Энэнийг дагаад Монголын бүх барилгын салбар хямрах байхгүй. Тэгснэ танаа ардснаа буруутай гэнэ наа. Гүгөө. За окей. Ардснаа буруутай юм бэ. Гэтэ энэ чи хохирч яг тэмцэхгүй байгаа гэсэн чинь биднээс бүх юм баларна гэнэ. Тэгэхээр би хэллээ. Үгүй. 90 оноос өмнө тэгээ 90 онд ямар ч хүний эрхийг хамгаалах хууль юм байгаагүй. Цэрэгтэй буутаа одоо коммунист засгийн эсрэг тийм үү? Залуучууд гарч ирээд ингэж ихсэн шүү дээ гэсэн чинь тэднүүр чи алдах юм байгаагүй гэж байгаа. Тэр би баг нүүрлэн салавч гарч яриад шаардсангүй. Тэр би хэлээ. Тэр амин алдах юм байдаг юм уу те? Тэгээ бүр ингэж тэгсэн чинь аргаа ороод тэгсэн чинь яг чиний хэлдгээр сая огцорлоо гингүүд хэд нөхөр гарч ирээ те. Тэгэхээр ингэж аахгүй. Бороо хаалган дээр. Ингээд бодоод тахлаар хүмүүс 60 капа гэж. ардын намаас шүү дээ. Ингээд өөрчлөгдөд өгөөч. Биднээс ингээд өгөөч гэж хинч ярихгүй байхгүй. Зүгээр л дасан зөгцөх те адуулж байгаа нэг юм айгаад яах вэ их үү гэдэг юм ярьдагээс ардсан намаас нэг өсдөг. Мөн үү? Ардсан нам бол ямар ч үргүй. Гэхдээ биднээс хумсар төдөл санаанд юу гэхээр биднээс чөлөөлөх ёстой. Тэгээ энэ чөлөө зах зээл байх ёстой. Хүний эрхийг хангах ёстой, өмчийн эрхийг хангах ёстой. Гэдэг л юм ярьж байгаа. Тэгэхээр одоо энийг үзэж байгаа хүн болгон өөрсдөөс ичээ энэ нэг жоохон залуу гарч ирээд ингээд өдрөө унгаачлаа. Одоо та нар ахаад одоолаа гарч ирэх юм дуурахгүй саргаад. Гүг нүдний болоо сайн ингээд замд шүү дээ. Нүд түүсээ орчуулсан газар шүү дээ. Нөгөө тийм замд гацвал байна. Тийм үү? Эцэн төслүүд Яарад 1500 байгаа. Нэг төслөөс 3 гарч ирээд юу 4500 хүн талбай болий. За тэр нөгөө нийслэл захиргаан дээр очиод 3 оноос хоч тэ. Нямбатар цэцэг болно. Гэтэл тэднээс өөрхий яасан гэсэн чинь хүний эрх үндэсний комиссийн гадаа ингэ суугаад. Тэгээд дараа нь оцсон чи байхгүй болцсон. 2 хоногийн дараа оцсон. Тэгэхээр яагаад өөрсдийнхөө тэмцэхгүй байгаа юм бэ? Энэ өөр амар том асуудал байхгүй юу? Саяны жагсаал дээр бол залуучууд одоо хин нэгний төлөө ч юм уу те. Эсвэл одоо Соёнбоо гэдэг хүний төлөөж очиагүй байхгүй. Жишээл би одоо энэ 21 оны жагсаалыг 2-7 хоногт би бол очсон. Зарим дээр нэг ирж байж зарим дээр бүтэн ингээд сууж явах жишээ нь байгаа байхгүй. Би бол тийч бол хин нэгнийг бодоод те. Би бол энэ өөрийнхөө төлөө цаашлаад миний үр хүүхэд байна те. Би өөрөө цаашаа амьд. Тэгэхээр би бас Монгол устдаас ингээд нэг сайхан амьдрмаар байна шүү дээ те. Бизнес орчоогоо хөгжүүлээд. Тиймгүй сэтгэлгээл явах хэрэгтэй юм билээ. Өмнө нь зөндөө жагсаал болсон шүү дээ Монгол. Ялангуяа оюун эрдэнэ засаглалын үед бол тэр ажлаа хий одоо юу гэж хэлээ. Тэгээ яа би тэр ажлаа хий жагсаал дээр бат очиж ирсэн. Уул нь бол огцор гэдэг байдлаар эхлээ сүүл рүүгээ тэгээд нэг намзыг хийгийн залуучууд орж ирж яг үндсэн юу тэгээд намзыхаа дундуур нь орж ирээ тэгээ логиг нь өөрчлөөд лозингийг нь өөрчлөж аваа явцсан байхгүй юу. Ажлаа хий. Тэгээ ажлаа хий болго тэгээ оюун эрдэнэ дуудаа тэр чинь тэгээ соёлын төв өргөнд дуудаа дараа наач орохгүй гэсэн чинь талбайдаа нэг Нямбатартаа гарч ирж мэрэл тэгээ нэг иймгүй процесс болж ирсэн шүү дээ. Тэгээ тэр үед чинь юу юм бэ лээ жагсаалууч ингээд зохион байгуулалт хүмүүс ингээд наа жагсаалцсан зохион байгуулалттай шүү дээ гэдэг. Би бол зохион байгуулалтгүй жагсаалт бол явдггүй гэдгийг тийчээс харж байгаа байхгүй. Тэр одоо ажлаа юм би ямар зохион байгуулалт байхгүй хүмүүсийн үдэс санаагаа нэг энэ засраг үнэхээр бидний амьд болохгүй ингээд цуглдсан байдаг. Тэнгүүл урд нэг чиглүүлээд өгч хэрэгтэй байгаад байдаг байхгүйсэн. Тэнгүүл өнөөдөр улмаа болон улмаагийн тэр залуучууд тэд нар болохоор яг үндсэн тэр хүмүүсийн мэдрээд байгаа тэр зүйл дээр үнэхээр гоё ажиллаад тэр хүмүүсийг гоё чиглүүлээд тий ингээд нэг үндсэн логогийг гаргаад үндсэн зорилгыг тодорхойлж өгөө тий бүр хөтөлбөртэй жагсаал. Монголд ийм жагсаал хідэж болж байгаа шүү дээ. Хөтөлбөртэй өдөр болгон ингээд өглөө би босохтой гэлөө эдний пэйж рүү ороод хамгийн дөрөв хөтөлбөр хардаг байхгүй. За юу байна? Өнөөдөр ийм байна. За хэдэн цагаас тарах юм байна гэдэг. Тэгээд цагаа тохируулаад ингээд шууд төлгөөг бодож байгаа байхгүй. Нөгөө ажлынхаа маргаашийн ажлынхаа юм. Энэ бол үнэхээр кул жагсаал. Бууцын дуурна гэдэг хөтөлбөр байсан уу? Гүш тэр чинь нөгөө 3 өдөр нь би анх очсон шүү дээ. Тэгээд гуруулаа байжсан. Хоёулыг байжсан чинь улмаа ирсэн шүү дээ. Тэгээд чи ягаа хажуунаас дуулнаа зөвшөөрсөн гэдэг. Надаас цаашаа асуусан байхгүй улмаа. Тэгэхээр би жоох ичээд 3 өдөр нь очижсэн. Жохон санаа зовоод тэгээд за яг хуу дуулчих та гэж нөгөө одоо ингээд нөгөө файлчаас юм ирж байгаа гэсэн. Тэгсэн чинь нөгөө хөгжим байхгүй жаа. Дараа нь би 5 өдөр нь очиж дуулсан. Тэгсэн чинь гоёо гай тийм. Анх ч нэг улмаг анх яхад нь би бас нэг дуудаад хэлчихсэн юм аа. Солонгос ч ингэж яадаг гэхэл нөгөө иргэдээс амар айдаг. Яагаад айдаг гэхэл эднээс нэг тэмцүүл ялаа халтлаа зогсдгүй гэдгийг мэддэг хүмүүс нь иргэдэн ч мэддэг. Тэгэхээр яадаг гэхэл ажлын цаг нь эхлэхэд очиод ажлын цаг нь дуусахаар хамт гэртээ ярьдаг байхгүй юу? Тэгээ амарчаад маргаас дахиад ирдэг байхгүй юу? Тэгээ хагасаа бүтэнсэнд нь илүү олуулаар шахдаг. Тэр би улмаад хэлчихсэн. Одоо ингэж цаг байх хэрэгтэй. Хүмүүс ингэж зорж ирдэг. Тэгээ болов ингээд жоо хөтөлбөр гаргах чирээ гээд
Тэгээ өмнө ч гэсэн бас манайхаа ярилцсан байсан шүү. Тэгэхээр одоо энэ бол өөрөө нэг иргэншлийн соёлын нэг хэлбэр те. Биднес одоо юу гэдэг өмнөх ч гэсэн яасан бэ гэхээр ингээд одоо алаа ичээ. Тэр нэг ажлаа ийм мэдэр чинь хийсэн штэ юм. Улаан утаа ингээд цаагуулж магуулцтэй. Яг даа их гээд байгаа юм уу? Яах гээд. Тэгээд ер нь гоё жишг тогтцоо. Ер нь бол одоо цаашдаа жагсаалууд ер нь бол одоо огцрох амрахнаас доош орохгүй гэж хичээх байлгүй дээ тий. Одоо чанар чинь гэдэг. Ер нь усын коммуникейшн ойлгодог хүн байж жагсаал их юм билээ. Тэгэхгүй болохоор чинь зүгээр гоё төстэй тий шудраг бусдаа тэмцэж байгаа юм. Зүгээр юм тэмцэгч зам бас ганцаараа дангаараа олонголтгүй юм шиг санагдсан. Михаил Шишкин өмнө би бас ярьжсэн. Михаил Шишкин гээд миний Орос даймба инх гээд ном баг. Тэрэн дээр хамгийн төсгөл дээр нь биднээсээ явагдсан бол угаасаа арчлын зам. Арчлын замыг биднээс одоо хийхин тулд 50 жигсаал алхах гэж байгаа байхгүй. 50 жигсаалаар яадаг вэ гэхээр буцаад дарангуулагч төрдөг юм бол гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи үр дүнд хүрэхээр бол 50 замаар тэмцэн энэ нийгэмд те. Энэ бол нийгэмшиж байгаа нэг хэлбэр магадгүй монголчууд хүн төрөлхтөнд одоо хүн төрөлхтөн болж төгсөний хувьд монгол үндэстний хувьд те нэг шат ахисан нэг тийм нийгэмшил соёл байх гэж би бодож байна. Ер нь жалам бол жишээлбэл маш тууштай явж байгаа байхгүй. Ер нь маш олон жагсаал дээр явж идэг, ирж идэг. Гिचөлөөнд бас хайртай, дуртай. Жаламтай бол танилцаад бол бас нэг 2-3 жил болчихлоо тий. Вэ? Тэрнээс өмнө бүр ингэсэн. Жалам бол бүр хамгийн гоё юм ийм хийсэн. Босоо их Монголынхаа нөө нацистууд байж тээ. Тэд нар чинь ингээд за ингээд алан тална гэдэг ингээд одоо оролцож байгаа ирэмдэг инээ тэрэ гэсэн. Тий. Тэр нь ингээд дамжираад явсаар итэл. Жалан түүний одоо яг одоо энэ тулааны талын хүмүүс нийлээд хэвлэн орол хийсэн баггүй. Тэр нь болохоор гоё нэртэй. Нөгөө нэг фашистийн хайраар бид нар дутаагүй гэдэг нэртэй. За фашистуудын хайраар. За. Тийм болж байгаа. Тэр анх тийш хөвлийн өглөө би яаж тэндээ шээс. Энэ дээр жалан хэлж байгаа. Та нөхдөөс нь та нар энэ залуучуудыг энэ хүмүүсийг ирэмтлэн ингэж дарамтлаад байгаа юм бол эхлээд надтай тулаадах гэдэг. Тинчээд нэг 5 төлөвлөлөд ирсэн. Яг би хамгаалах гэх юм. Nice. Тэгэж хамгаалж ирсэн байхгүй. Тэр чинь нөгөө амрагийн нэг амраас бичлэж байгаа оны шилдэг хэвлэл гэдэг нөө. Авсан. Тэгсэн шүү дээ. Хоёрхан юу байсан? Хоёрхан сайт байсан юм бол. Цөөх ер нь очиж байгаа байхгүй. Урд загалсан чинь уусаа албаа ирээгүй. Тэгээ би тэр хойд юу гэсэн бэ гэвэл та нар хүн таарсан бол алан талан одоо утгасан шүүд нэрмдэглэн зэгмдэглэн гэдэг юм аа. Тийм л үнэхээр байгалийн хувьд хүчтэй юм бол та надтай үс байгалийн хувьд. Энд чинь бидний уг нь хуультай огнодож байгаа би чимээгүй байгаа. Энэ хуулийн байгууллага юм хийхгүй юм уу? Яг нэг хүмүүсийг шалгахгүй байгаа юм. Тэ? Би хуультай огнд байгаа учраас чимээгүй байгаа. Түнс хуульгүй юм бол хамаа алга би чамтай тантай бүгдэн шээ. Та гурван шиг үзээ та хамаа алга гэдэг хэвчээ байхгүй. Тэгсэн надад чинь даяг Монголын ч юм уу хаанах гэж мэдхгүй юм ямар ч 120 кг нэмэх кг хэмжээтэй хас тэмдэгтэй нэг хүмүүс манай ширэн бэлэг гэдэг аж бэлтгэл хийгээд би чинь дэмжинд орох гээд нэг бэлтгэл бүр амар толцсон нэг 10 хэдэн удаа байсан юм чинь. Жин хассан бүү өстө пүүл хассан чинь. Тэр нүрээ гэдэг гот наагж байгаа чинь пэдэгээл бэлтгэл хийж байгаа юм төрөө өгч байхгүйс. Бэлтгэл хийж байгаа юм гэсэн чинь хийнэ гэд. Аль таараа гүйчих. Тэний хэд минут гүгээд угаасаа гүйчихгүй харагдаж байгаа юм чинь. Тэгэн гот нь өөр нь урд нь зодолжсэн. Угаасаа анх ч надад жоохон муухай харсан байсан байхгүй. Хүнд нэг мэдэгдэн шүү дээ. Тэгэн гот нь шууд бэлээ юм шимсүүдээ за хоёлаа үзнэ гэл. Аашаа гэсэн. Оо за твий гэл үгүй бэлээ өмсч чинь. Тэгэхээр би чинь оож чагаад гисэнд нь 2-3 тавьж гэлээ. Тэгэн гот нь давхар унгагаа дээг нь гагж жагаад тохоогоо албаг тохоогоо дээг нь ингэж жоох юм мэдэрч жагаад. Энэ нь холбоотлол тэгч шилэн чи аягүй сайн дургаш юм шүү. Ийм юмсгаад чи 2 минут төсөхгүй байж яаж хүнтэй зодолноо чи гээл би өөгөө ингэ тэгээ хайцсан байхгүй. Тэгээд эдгээр чин 3 4 авчихсан гав чи ихнийх хамгийн том битэйгээ тэгэл хайцсан чинь юу соожих юм байцсан байхгүй. Тэгээд надад үсэн тэр нөгөө даяг Монголын ганц хилэм гэдэг ах уу чинь чи ихнээс хитэн дөг авсан болсон. Дүүгөөстэй баяж чинь гэдэг гот нь тэгэнгүүт нь би ч нөгөө муу ах үс ахмах гэдгүйсэн чи гинт юм мөдл зам пицтам зүгээр гаагаас тэ оо тэр ерөөсөө ийм юм гэлээ. Хүмүүс яагаад маш олон хүмүүс одоо жишээлх юм бол төлбөртэй жагсаал гэж итгээд байгаа шалтгаан болохоор тэр хүмүүсийн логикоор ийм юм хийж байгаа бол заавал мөнгө авч л байгаа. Яа тэр хүмүүсийн одоо ингээд амьдрч дадсан арга барилаар нь
бодох юм бол за ийм мэж амч одоо тийм хүмүүс ингээ хүн гítэлдэг ч юм уу те эсвэл үг тийм хин нэгэнтэй ингээд одоо дарамтлангууд нь хин нэгнийг хамгаалж байгаа ч юм уу те эсвэл үг тийм үйлдэлээ хийж байгаагаа заавал мөнгө өргөх. Шөрөөний би нэг яасан. Тийм учраас яг тэгж татсан юм. Юу гэсэн бэ гэхээр би манаас тулааны нэг найз идэв. Битээр нэг шавтар нам тууланд алхсан чинь нөгөө шавь нь хэлж байгаа байхгүй. Аха манай энэ хавьяас угаасаа хүмүүс авд юм а чагсаал дээр. Авахтаа яадаг гэхээр өдөр ингээд 500 саяг өгнө. Очоод одоо эхлүүлэх юм бол 500 сая нэмж өгнө гэж байгаа. Бүр ханштай гэж байна. Зүгээр намаа зогсоох хүчин сая төгрөг авсан юм байна. Тоглоом биш. Тэгээд хэрэг охин явуулсан урсгалыг нь өгөөд тухайн иргэсний дугаараа өгдөг гэж байна. За. Тэрийг нь цагдаагаар өгдөг гэж байна. За. Тэгээд одоо эхлүүлэх юм бол нэгсэндээ тэр нэг саналаа явуулна. Энэ бол бодиттой шүү. Энийг одоо цагдаа илрүүлэх гэж хүсэх юм бол нэр усын гаргаад өгч болно. Бэлэн байгаа. Том технологи. Наач амар том кейс шүү дээ. Жалмыг зөксөн өвөө бол очиж байгаа нэг жаргагсаа захингад 500 авчиад явж байгаа. Тийм бодсон заяа. Тэр тоглоом ингэж ингэж байна. Тэр нэг ухаан удгийн жагсаал давхардаад болсон өдөр ингээ очиж харж байгаад яг нэг нөхөр байгаа байхгүй юм хагас юм халдсан дөө. Ганцаараа өглөөд ингээ байгаад байгаа байхгүй. За. Тэгэд ингээ өглөж байгаа сонсоор Монгол одоо шалаач л даа гэдэг босоо явна заяа. Босч явгуудаа очиод хүн зөгчүүд өгнө нэг сая 500 авчих гэдэг шиг байна. Тэнгүүд нөгөө юун дээр мик дээр нэг эмхтэй хүн ч юм уу те эсвэл цогх хэлэр нөгөө нэг микро ярьж байгаа хүмүүс айгу ухаалаг байгаа байхгүй. За бүхэн бичигдэж байгаа. Айлтгүй хүний эрхийн те байгууллагууд байгаа ажиглаж байгаа юм нөгөө чинь ингээ буцаа явчихсан. Тэгээ жоохон байсан гараа хилжсэн босоо шааж байгаа байхгүй. Тэг яг ийм бүр жүжиг цаашаа те. Тэгэхээр биднээс яг үндэ ингээд нэг арт түмэн гэж ардын намх их ярьж байгаа. Арт түмэн гэдэг бол ийм бүдүүлэг монхог одоо тэр нөгөө пролетар гэж ярьдаг те. Ядуу тийм үгээгүй гуйлагчин хүмүүсийг хэлдэг байхгүй юу? Нэршилтэй. Монгол улсд бол бие даасан иргэд байх хэвээр. Бие даасан өөрийн өмчтэй, өөрийн гэсэн бодолтой, үзэл бодолтой, өөрийгөө хүндэтгдэг те. Ийм хүмүүстэй л биднес болох хэвээр. Ингийн тул та нар улс төрөөрөө өөрсдөө оролт, улс төрдөө оролт мөн үү? Одоо тэгээ бас одоо жишээ нь ер нь бүх төрлийн дэмжлэг байж чигсаал явах юм бэл. Чигсаал одоо чи нэг хүчин ганцаараа ерөөс хийдэггүй. Тэг санагчнаад. За одоо саяын чигсаал дээр 5 намээс хүн ирсэндээ ер нь 6 намаас ч тийм үү. Иргэдийн оролцооны нэг 7 намаас ирсэн. Өвчлөөний өвслөөс байсан. Ардсан намаас ирсэн. Хүн намаас ирсэн. Тэ? Ардын намаас ч хүмүүс барыг байсан. Тэгээ ингээд зөндөө олон өөр намуудын хүмүүс ингээд төлөөлөл либертар нам их тэ. Байгууллагадаг байгаа ч гэсэндээ ингээд ирээ байгаад. Тэгээд нэмээд одоо хүний эрхийн байгууллагууд, төрийн босууд ингээд. Тэгээ ингээд залуучууд. За тэгээд баг нэг чигсаал дээр байсан нэг нийт хүмүүсийнх нь баг ингээд 10% нь талбайд орсон идэ офис технологийн компаниудаар ажилладаг ингээд залуучууд. Тэгэл ерөөсөө бизнесийнх нь тэ оюутнууд нь багш нар нь ингээд бүхэл төрлийн хүмүүс нийлж иж маш олон хүмүүсийн хүч, оюун санаа тэ за артистууд тэ DJ ингээд тэр чинь ингээд дандаа гуйлгаш тэ баазахыг уусаа ингээд дууц эхлээл нэг гол Би ч ийм зүйлээс мөнгө авсан шүү дээ. тэгэл ингээд татуулсан 2 сая төгрөгөөр. 2 сая гээд тэгээ тэгэж хэлсэн. Суг дух тэгж ариг шааж. Гөө 60 Гүр дугтчих. харин хуйшурны мөнгөний Хуйшурны мөнгө. Булын төрхгүй юм байна. Захлын мөнгөөр 60 саяын хуйшур амар том хуйшур. Тэр энэ нарийн шүү мэдээж нь нарийн угсаа. Юу гэж авах вэ? Одоо би нөгөө нэг ингэж бодсоо. Хэрвээ яг ер нь л үзэл санаагаараа л ирж үзэл санаатай хүний хөдөлж явахд амар хэцүү. Түрүү ярьлаач батчаа өөрийнхөө төлөөс би өөрийнхөө төлөөс. 60-ыг үгийг гэж дуулахгүй шүү дээ. хэцүү шүү дээ. Тийм. Тэгэхээр бизнесээ өөрсдөө хүндэлдэг байх хэрэгтэй тий. Гол Тэгэхээр бол бүгд эдийн засгаа тэлэх хэрэгтэй. Одоо манай эдийн засгийг тэлэх хэрэгээсээ тийм гэж шүүм сонсож байна уу? Байна. байна. За хий. За хий. Нэг Тэмүүлийн одоо хэрэгтэй нөө. Гөө Тэмүүлэн зүгээр нөхдүүд шахаад байгаа юм шиг шүү дээ. Заалнаас нь л оруулсан Тэмүүлийн яриатай болоод зүгээр. болол зүгээр. Гэхдээ мань хүн яг ус төрөө дааж чадах уу гэдэг л байна. Яг Тэмүүлэн хэрвээ болж байгаа тохиолдолд би бол данхын фракц мөрөө сударж ийн гэж харна тий. Тэг. Ер нь бол. Тэг. Гэхдээ надад чинь яг данхын суужсэн галыг дард суух хүнэл гарах байх гэж би бодлоо. Одоо яг маргааш тодорхой гэдэг шүү дээ. Тий. Маргааш Яг тодорхой. 11 заас ямар ч баг боллоо. Маргааш Одоо энэ сайдагаас Тэр нэг
замдаас биднес ярьжсэн байхгүй. Хэрвээ монголчууд нэг юм чанга ард туртай юм уу гэдэг те. Ив хамт нам буюу хятадын коммунист нам чинь зорилго нь айгүй энгийн штэ. Бүгдээрээ яг хөглөр эдийн засаг айгүй гоё хөгжүүлээ. Тэр хэмжээнд хүмүүс одоо төр засагтай их анхаарахгүйгээр те ус төрчихгүй хэмжээнд нь байлгая гэж байгаа байхгүй. Ер нь бол. Өө тэгчүүл бид нар ч Тийм яг тийм байхгүй юу? Уг нь тэгмээр шүү дээ. Тэггүй ер нь эдийн засаг фри эдийн засагтай штэ. Хүн юу дутаагаар хийж байгаа. Чадах юм аа. Дисциплин угаас Бид сатаа байхгүй те. Хаалт байхгүй те. нөгөө муур ямар өнгөтэй байх нь хамаагүй тий хулганд байх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэр шиг яг үнэндээ ардсан намыг бас эвгүүтүүлэн тий одоо ерөнхийдөө нь гарч ирсэн ээ дангаараа шатчи. За эдийн засгээ бүр ингэ чөлөөлчи юу гэдэг татвараа багасгахчи. Нэг тусан бол дараагийн одоо ардын нам бол сэтгэх итгэл нэмэгдэн бүх хүч нь байна шүү дээ. Тий байгаа шүү. Энийг л хийчихээсэй л өгнө хүсэж байгаа. Бүх хэрэгэл нь байж би ган сагдж байна. Айтемд Арцснаа болох юм. Найз нь бол орохгүй. Ардсан навчин бол аль бие усны хууцаараа бол хамтсандаас тоохгүй гэдгийг илэрхийлж маргаж илэрхийлж. Манай хүн авч авах илэрхийлээд алтан гэрч бүр өрхөө очсон манай. За ер нь бол тийм шүү дээ. Одоо иргэдээ олигтойхоо амьдруулад идчихвэл манайс бас нэг олон юм ярмааргүй байхгүй. Нууцхан идэлсэн шүү дээ. Бас Монгол улсыг юу баян биднийг ингээд амар мяа байлгаад идэт байгаа байхгүй. Гоё хамтдаа Ажлаа идэв та. чадаад бол болж штэ. Хамаагүй тий. Нэг 100% нэг те 10% тэдний авъя. Ажлын хийснийхээ төлөө. Мангар их мөнгө шүү дээ те. 90% ингээд иргэдтэй Зарчмын хувьд болохгүй л те. Зөвшөөрөх юм бол наач Тэгээд нэмэгдээд. тэр чинь арга ядсан зүйл байгаа даа. Ер нь Аргаа гооцтой. арга ядсан зүйл Тийм. байгаа. Бүр арайчтай тийм үстэй. Ядаж бүр ингээд биднийг унгаачлаа шүү дээ. Яг нөгөө тэгээд нэг 10% даваас өрөнгө чинь энэ өстө мундаг хүн гэдэг шүү дээ. Тийм шүү. Даваас өрч амар 10% аль идэв. 90% нь өөр хүмүүс хэлцгүү гэдэг. Даваас өрнөж аваас урцсан нэг өгч байна. 10%. Өөр хэл. Тэгсэн чи үгүй энэ дарга нар нь бол гайгүй. Доор байгаа хүмүүс яг нөгөө нэг компаниуд байгаа шүү дээ төрийн компаниуд энэ арай амар байна. Энэ арай дэндүү байна. Идэл болно. Тийм байгаа хөө. Энэ бол бүр ингээд ярихын арга алгаа. Билгэж тавьсан. Танахаас бол билгэж тавьсан. Яг юу хэлээ манайхаа. Хэмээлээ хүүчиг гişүнтэй нэг билгэж тавьсан. Манай төсөвчин 35 их найзтай тий. Тамир л байна шүү дээ. 35 их найзтай тий. 33 билүү? 33.5 их найд. Наад нийт төрийн өмс компани ч 70 их найд гэхгүй. Хулгай бол яг үндэ төсөв дотор байгаа бол хулгай гэхээс илүү халамж нь байгаа. Тийм халамж тий. Яг хөрөнгө оруулалт юм байгаа тий. Тэр нь бол төсвч нэг 25% гэхгүй юу. Гэтэл 75% нь бол урсгал зардал буюу халамж орчих. Гэтэл яг жинхэнэ хулгай нөгөө магадгүй дараа нь ингээд юм ил болох юм бол дугцсгийн 60 сая хийн өгсөн юм бэ гэх юм бол магадгүй төрөмс компаниас л өгч байгаа. Яг төсөвдөр бол ингээд өгч юм байхгүй байхгүй. Тэгэхээр хамгийн том завхар наач явж байгаа. Юугаар дамжиж байгаа гэдэг юм те. Тий. Тэгээ 5 мөнгө бол гаргаж байгаа нь юугаар төрөмс компаниар 5 эзэн тавлуулж Одоо энэ шинээр бүрдэх засгийн газар яамныхан тоог цөөлөх болов. Та яг юу гэж бодож байна? ардын намын Ардын намын одоо ингээд Одоо та хэдийн шалгалт тийм байхгүй тийм. ганц өмөр бол би бол гүгэл очсон. яг одоо ирхүүш би бол өвбөгийн хурдах гэж харж байна. Тэр бүр ямар ч сан одоо дараагийн улсын шийдвэр гарна. Тэгэхээр бол ихэнх нь бол өгөөгцсөн байна. Одоо тэгээд зүгээр бодлоо зүгээр. Тий, өвбөгийн болих зүгээр ингээд бодлоо. Гид байсаа зайл гээд хөвгөө явуулчих чи өөрөө буцааш чи өөр тэнэг үсттэй ер нь. Тийм шүү дээ. Тэр зүгээр байсан шүү дээ. Хөргө орлогоо нотлоо гэсэн ардсан зайл гэсэн шүү дээ. Юу нэ тэгээд нөгөө гэр бүлийн хүчирхийлэлтэй амьдардаг ихнэр байгаа ш тий. Тэг үнэхээр хайртай гээд гүйж чад байдаг мазохист эмэгтэй биш тий. Тэгж болохгүй ш. Ер нь бол ардсан нам гэж нам одоо жишээлх юм бол хүмүүсийн итгэлийг авах боломжн дээр ер нь тодорхой хэмжээнд их бага хэмжээгээр ирж байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт яг энэ боломжоо яг үндэ ашиглаад гэх юм уу гарчаасаа л гэж ер нь бол хүсэж байгаа. Тэгэд гарах нь нэг тийм ардсан нам лаг болох гэдэг дээрээ ч ер нь зүгээр юм итгэл байгаа ш хүмүүсийн. Тэгээд нөгөө талаасаа хяналтын тогтолцоогоо ажилуулад энэ засаглалтаа хэрэгтэй. Урт хугацаанд ингээд иргэдэд хэрэгтэй юм. Ус байхгүй гэдгийг хамгийн том
Нэг шалгуур болж өвчөөд байна л одоо. Зөвхөж. Дахиад ингэ завхраад бүгд нийлээд заваарах юм уу? Тэ. Сая парламентын 90% нийлсэн засаг байсан гэдэг Тий. 90% нэг засагч байгаа. Засгаа бүрдүүлсэн. Тэгээ ер нь бол яг тэр Сүүл офицерсны маргашлаас эхлээд тэр сошиал биш салхи арай. хүмүүс 180 градусаар эргээд гоё байлээ шүү дээ. Үзээтэй комент моментууд их олон жиргэмэргэнс тэр хостод их олон гоё хүмүүс бас янз янзын хувирд юм биш үү те. Гэхдээ айгүй гоё тийм хүмүүсийн маск ихгүй хуурлаа Харин тий. тий гоё. Биш над тэр нэг хөрх тэр марафон гэдэг айгүй гоё авууштай юм байлээ тий. Тэр инфлюенсерүүдийн марафоныг ханах тэгээд дахиад нэг ихч бид ингээд жагсаал дээр ярьжсэн хэрэг. Тэр нэг жагсаал тарж исэн өдөр ханах хэрчээд нэг юу ундаач илүү надад төхөөлж өгчөөд та яаж энэ нэтэрэ маазарч байгаа явахгүй. Тэгж яах та энэ инфлюенсерүүдийн хөдөлгөөцсөн инфлюенсерүүдийн нэг ингэж Тэр нөх QR уншаадаг. тийм тэгээд тасархаа тий. бодохгүй. Тэнгүүт нь яг тухайн үед ингээд ярьж байгаа би бодсон. Инфлюенсерүүд юм би гэхдээ тэрийг ингэсэн байхгүй. Би чи юм жоохон хардкор шүү дээ. Манайхан чи ингээд дараад үгүй нь ийм болгох юм болгоё. Би бол янхнуудын марафон гэж хэлсэн байхгүй. Тэгээд ингээд Хурц тий. тий тэгээд амар урт марафоны ийм хэвлэл хийгээд тэгээд гүртийн зам тэнгүүтээ нуттай инфлюенсерүүдийн зурагтай. Тэгээд гисэн чинь манайхан яг тэгэнгүүтээ би нөгөө дээрэс нь бичээд хажуу талаасаа бичээд бүгдийг нь оноор нь ярьж бичлэг хийгээд бичлэг хийж явах хажуугаар нь график нь гарч ирсэн мөрөөд тиймэрхүү юм сэтгэсэн бохоо анхаас. Тэгэл гүйцэтгэл дээр орсон чинь за хүнийг баримтгүй тэгж болохгүй. Тийм учраас яг юун дээр худалдагдсан яаж явсан гэдгийг илүү араар тавь тий. Тэгээ ингээд хевлээд тэгээ хевлүүлэхэд яаж хевлэх үү энтергээ бидсэн чинь хевлийн газар нь өөрөөсөө орж ирээд бид нөгөө хевлийн газар тамтарч яаш гэж. Тэгээд нэг газар юу аасан чинь таньдаг ах манахаас өөрсөө өмнө бичлэг хийлгэж исэн имлэгтэй ахгүй. Ах нь хевлээд гээ. Манай гүйлсэнд байна шүү дээ. Тийм. Тэгсэн чинь би зүгэл та нэг юм хевлээд гэж. Амар урт юм гүйлтийн зам шиг юм байна гэсэн чинь. Кэй гэ. Тэгээд тэр юм машины дээр хийдэг хевлэл, машин дээр хевлэл хийдэг компани. Тэгээд амар чанартай UV ч гэдэг ямар ч хевлэл дээ. Тэгээ угаасаа яг өргөнөөрөө тэр хуул насныхаа өргөнөөр хэвлээ тэр чигээр нь уртаар нь явуулсан юм шүү дээ. Тий. 1.5 м 15 м урт. Америкт бол ингээд Kanye West бол өөрөө гарч ирээд тий. Өөрөө гарч ирээд би ингээд Трампыг дэмжиж байна гэж хэлдэг байхгүй юу? Манад бол яг ингээд нэг нөгөө хэлчихгүй. Яг бүр нэг юм балиар. Тий. Нэг ардаас даа. Тий. Тэгээд Ер нь бол тэр чинь нэрийг намж өгнө. Одоо тийм хамгийн заваа юм болохоор үзэл бодлынхоо эсрэг хүнийг баланцаа мөнгө аваад хэмжээд байна. Секцэн богт чинь арслан дээр очиод манай би яг үзлэр ярих юм бол арслантай илүү өргө ярьсан байл шүү дээ. Тэгээд би хурал дээр тий. Тий. Тий, ивент. Тий. Тэгээд би манай зүнсээ би зараагүйгээд дуулцаа. Ингээд өөрийнхөө эсрэг юм шагаад гинт ингээ хувраад за ардаас нь одоо либертар намд ч юм уу тэ эрхчлөөний эвсэл дээр ч юм уу хүн намд ч юм уу ороод арчлан намд ч юм уу орсон болж байгаа хэрэг баруун үзлэр үнэлтэй. Окей. Тэгчээ ингээ философор төгсчөөд тэ ингээ наано цааныг нь ойлгож ийж мэдсээрэн байж мөнгөний аваад үзлэрмжлийнхаа эсрэг юм ярих бол амар үлээ харагдуулж байгаа хгүй юм. Жигнэсээ яг нөгөө 20 гэдэг номыг бол ганц бүтэн үнсэн хүн гэдэг байгаа шүү дээ. Сүүлийн номын уншаад байсан чинь ихэд харагдлаа гэсэн. Тий. 16 он хамгийн нэг лалрын бичлэг үзсэн нэг жүрсэн цогтой байхгүй юу? Би ингээд нэг хүний одоо өөр 17 сая боллоо тий. Би ингээд хүүхэдтэй болсон чинь ингээд өөр биш өөр төрлөө мөрлөө биш яах. Одоо нэг хүний өөр 40 сая байхгүй юу? Дугаад байгаа. 30 эдээс өдөрч утсан. Тий. Тэгтээ Дугаад байгаа. сүүлчийн өдөр цагт ирсэн явчихсан тий. Суулж ирсэн. Яг ирдэг өдөр амар олон инфлюенсерүүдийг яг ирээл нэгддэг өдөр нь инфлюенсерүүдийн марафон. Билгээл бүгдийг оноор нь дуудаал ярьж. Би бол тэгэхэд амар олон даасан талсан. Тэр Ямар дараа нь таарс зарим нь ингээл чи яаж аа энийг зарим нь амар хөөхөлж явчихлээ. Тэ ингээд ойлгож байгаа. Тэр чинь амар том цогцолтой байхгүй. Дараа нь сүнсээ хөдөлтөө шүү дээ. Яг өөрийнхөө Тэрийг бүгд одоо тэр QR код чинь яагаад бүгд күүлтэй мөнгө толгоод оноо гаргаад шахаад бүгд шүү. Тэрийг бас вебсайт болгоно. Тий. Ер нь гэхдээ үзэл бодлоо мөнгөөр бодлох гэдэг өөрөө хамгийн дорой зүйл гэж. Хөрх янхнаас муухаш. Ягнаас муугаш тий. Тэр чинь зөвхөн өөрөө биеийг үнэлж зөвхөн өөртөө байж тий. Тодорхой нэг улс төрийн хүчнийг хүн дэмждэг штэ. Үзэл бодолтой байгаа ш хүмүүс чинь тэгээд одоо баруун төв зүүн төв гэж яриад байгаа юм гэдэг тийм үү.
Тэрэнгөөрөө нэгж байгаа бол хамаа алга тийм шүү дээ. Сонгуульд нь яагаад эсрэгээр хөндлөх хэрэгтэй байхгүй тийм шүү дээ. Үзэл бол хөндлөх хэрэгтэй. зүгээр үнэхээр болохгүй байгаа өөрийнхөө биш үзэл баримталтай зүйлийн төлөө мөнгөөр тийм зүйл хийнэ гэдэг бол арай л доош орсон. Тэгээд нэг юм байна. Одоо манайх жишээлбэл ингээд улс төрийн контентууд амар хийдэг. Тэгээд 700 контент хийсэн байгаа байхгүй. Тэрнээс 200 нь бол Батаараа улс төрийн контент. Тэгж яхад жишээлбэл манайх нэг ч улс төрчийг нэр цохож дэмжээрэй гэж хэлэхгүйгээр нэг ч намайг нэр цохож дэмжээрэй гэж хэлэхгүйгээр тэгээд одоо янз бүрийн хувь инфлюенсер лөө тэ эсвэл юу гэдгийг хувь медиа байгууллага субъектив дайрахгүйгээр тэгсэн ирнэ зөвхөн эрх баригч талаа шүүмжлээд контент хийж болоод байгаа. Тэ нэг хоёр намтай хамт хөвчлээ. Маа бол жишээ нь Монгол нам гэж байхгүй гэдэг контент жишээлбэл сонгуулийн өмнө хийсэн баг. Монгол нам гэж байхгүй. За ардсан намд одоо үдэл санаа гэж алга тий. За хүн намд систем алга, нөөц алга. Ардын намд үндсүүл алга гэд ингээд. Тэгээд болж байхад тэнд болохоор яг инфлюенсерүүд юу хийж байгаа вэ? Инфлюенсерүүд юу хийж байгаа гэхээр эрх баригчдыг шүүмжилж байгаа дайснуудыг нь одоо дайснуудыг нь гэх юм уу тий шүүмжлэгчдийг нь наманч субъектэд арилт хийж өгдөг тий одоо чинь зөвхөн намайг гүтгэж алуурчин гэж хэлхийн тулд тий эсвэл үгдгийн мөрөдтэй тоглоомчин гэж хэлхийн тулд мөнгө авч байгаа юм. Фэло 24-тэй залуу тий 25-тай залуу тэхийн тулд мөнгө авч байгаа. Тэр бол ингээд хамгийн өрөвдөлтөй тэгээд нэг юм юу гэдэг штэ юм бөөнөрөө ингээд тоглож байгаа шүү дээ. Сакс тоглож байгаа ч юм уу магадгүй. Тэгээ ингээ Монголын баг жишээлх юм бол Америкийн багтай тоглож байгаа гэхэд Америкийн багаас одоо мөнгө авч агаад тэгээд Монголынхоо багтны үүдээс заслаад явж байгаа юм шиг тийм тэрийг юм болж байгаа. Яаж ч утсан ингээ хүчгүй талд нь хүчтэй талд нь дагаж ороод тэгээд залуучуудынхаа эсрэг зодтолж байгаа арчаагүй үйлдэл. Тийм арчаагүй имиж амьдрахаасаа ер нь бол хич хэрэгтэй байна. Саяны огцорох хурал дээр оюутны ярьсан яриануудаас ойлгосон юм байна уу? Би угсаа оюутныг нэг нь шалгад байсан. Тэр юм би ойлгосон. Гэхдээ тэр нь би мэдэхгүй байгаа. Өөрөө нэг үнэт зүйлтэй гэлөө. Үдэл санаа яасан. За. Би үдэл санаа гэдэг үгийг ойлгосон. Гэхдээ би үдэл санаа угсаа ойлгохгүй. Оюутны санаа. Ямар үдэл санаа? Би мэдэхгүй байгаа нэр. Би бол арчсан намыг санал өгөхгүй гарч явна гингүүт нь би тайвшраал. Тэгэл миний нойр хүрээл. Би амар их дунтсан шүү дээ. Арчсан бол аюу ухаад үдэл санаа. Үгүй арчсан нам орцсон бол хингүүт байсан байхгүй. Арчсан нам орсон бол арчсан нам өөрсдөө ч бошилчих байсан. Тэрийгэж мэдсэн баг. Тэгээд ер нь бол тэгээд тийм хийж байгаа бол маш зөв шийдвэр гаргасан шүү. Тэр зөв шийдвэрээ гаргаж байгаа хүмүүст бол баярлалаа гэж хэлмээр байгаа. Баярлалаа. Тэгээс 3 ирээгүй байгаа гэдэг байгаа шүү дээ. Жагсаал үеэр ингээд арчсан намыг болох хүмүүс амар их муухсан. Чи нөгөө талбай дээр гарч ирж байгаа. Нөгөө одоо жагсаалыг бид дэмжиж байгаа шүү гэж аюусаа зурж байгаа хүмүүс их нь арчсан нам юм байгаа даа. Тэгсэн мөртөө муулаад ирсэн. Тэгээд энэ нийгэм ингээд яаж арчсан нам юусоо энэ нийгмийг одоо юу гэдчихэ. Одоо энэ бүртүүлэгч юу? Тэгээ бүртүүлэгч одоо ягаад арчсан намд хүмүүс их гомдоод идэг вэ гэхээр арчсан нам амар хүн итгэдэг байхгүй. Тий. Ер нь бол тэр шүү. Итгэдэг байхгүй. Ардын намыг бол угаасаа эдэр бол алуурчин, эдэр бол хулгаач гэдгийг бодцоод хавчиж байгаа байхгүй юу? Сонгуул дээр чинь нарснаар би ингээд гомдоод хүн намд бүх сандаа өсөж. Хүн намд дадаад намайг бодлоо. Би дахиад хүн намдаа голдоо шат. Тэгэл орон нутгийн сонгуулиар оруулаад байгаа. За арайгүйгүүдээ гэж дахиад хүн намайг дууссан чи одоо ингээд тест дахиад шагас сууд. Арчсан нам харин эргүүлээд бас жоохон дигээч орох шиг тий. Одоо тэр доторх зодооноо шийдчихвэл бас арчсан намайга дэмжмээр л шүү. Бас нэг бидний үзлийг бас ингээ хамгаалаад улс төр Уусаа монголчуудын байгуулсан анхны нам шүү дээ. Үзлийг маань ингээ төлөөлөд байгаа. Тэнгүүд хайр дуулаар гомдоод байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тий. Ардын намд юунд гомд юм бэ? Угаасаа л лавшин нааш дээ. Би анхнаасаа л дургу байсан. Манай өвөө ардын намын зүтгэлтэн аймагтаа яг энэ намаар явсан хүн. Би бүр намынх нь үн зүйлийг харин мэдэн ш. Ер нь тэгэл цөө идэн гайгүй тороож байгаа хүн байгаа болохоос ш. Зургуулаа тавуулаа биш үстэй арчсан намыг шүү 42 улаа үстэй. Тэр чинь яг үнэндээ амар нэг өөрөөлмөр байна. Нэр намынхын гişүүд намайг үзүүлж байгаа. Биш манайхаа. Би нэг invisible гэдэг үгийг ингээд амар бүр ингээд англиар ойлгуулмаар байна. Та invisible байгаа байхгүй юу? Үл үзэгдэгч тий. Нэг хүн хэлсэн байли хэлгүү та хийзээ. Гүг яг яах гэж байгаа юм. Тийм шүү дээ. Улсын хурлын гишүүд яах гэж байгаа юм.
Юу хийх гэж байгаа. Тэр одоо баахан мөнгө зарж орлоо тийм үү. Тэгээ та нар ялцсан шүү дээ одоо. Одоо та нар итгэл үнэмшил байхгүй дараа нь тэр мөнгөийг хэд дахин нуулаач. Ахиж итгэл үнэмшил олж авч чадахгүй шүү дээ. Мөн үү? Арсланд орсон бол үд санаанд л орсон байх хэвээр. Тэгэд угаасаа энэ одоо энэ иргэдийн улс төрийн мэдлэгч угаасаа амар хомсхон байт юм байлээ. Тэг. Маш хомс. Тэгээ хомс байгаад мэдээлэл авъянгууд 18 зургатаар нь пропаганда болоод байгаа юм чи яах юм? Тэгэхээр одоо энэ сошиал медиа буюу хинч бодлогдоогүй байгаа. Одоо энэгээр яг үнэт баримттай мэдээллийг та нар бол яг их түгээж явах хэрэгтэй би бол бодож байна. Энэ сошиал хөгжөөгүйсэн бол хэцүү шүү дээ. Манай Монгол яг ерөөсөө фэйсбүүк дээр байгаа шүү дээ. Арангуйлс бас орцсон. Тэгтээ юм шүү. Нөгөө фэйсбүүк бол наран туул гэдэг шиг. За яг хөө тийм. Жишээ нь би ингээс хөдөө явж байгаа. Хөдөг гадаад явж байгаа. Манай нөгөө хөдөөний зарим нэг дарга нар ингэдэг нөгөө үздэг юм харж байгаад би зарим сууг санал болголоо. Жишээ нь Америк медиа амар төгөлдөр ТV гэдэг шүү дээ нэг ах уу. Яг үндэстэй бичдэг те. Бодгоо гадаад мэдээ бол Тэнгэр ТV ч гэдэг юм. Тэр шиг биднээс ингээ бас өөрсдөө ингээ санал болгох хэрэгтэй байхгүй. Өнгөрсөн подкаст дээрхийн улмаа ичсэн нөгөө тэр ирээд орилоод намаа аврыг дарга аврыг сайдаа аврыг те. Тэр хүмүүсд биднээс буруутай гэдэг шиг үнэн байхгүй. яг үнэн буруутай байхгүй. Биднээс өөрсдөө илүү ярьж яахан зүг юм билээ. Тэгээд анх ээжлээд ингээ бас зав зав болгоод очиж байгаа чинь бас нэг хувь юм шүү дээ. А дараагийн юмдаа та өнөхөр амжихгүй бол хүүхдүүд усууд өхөлөд өгчдөг ч юм уу те. Энэ бүх чинь нийлж явдсан шүү. Та хайртай бол өөрөө тэрэндээ заавал өөрийгөө зориулна. Гэхдээ ер нь бас нэг тийм билээ нэг ус төхүүлж ирээдсэн хүмүүсийг яг ойлгож байна. Гэхдээ ингээд нэг юм авчирж иж өгчөөд явчаад байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо жишээ надаа бол тэр нэг юм яг дэмжлэг гэхдээ нэг тийм супер дэмжлэг шиг санагдахгүй байхгүй. Тэрний оронд хоёр найзаагаа суугдаж ирээд ч юм уу эсвэл ганцаараа ч хамаагүй хурж ирээд өдөржин хамт орилоо суух юм бол тэр илүү том дэмжлэг. Хүмүүсийг тэр дэмжлэгээс зүгтээ маа нэг бас нэлээд том инфлюенсер ах. Оо ах нь ингээд очиж чадахгүй байна. Ах нь мөнгө шилжүүлээд байдаг. Дэмжи. Амьдралыг би наавч чах тий. Та өөрөө ирээд дэмжээд сошиалороо уриалаад бүрч ирж чагсаад энэ дээр ингээд лайв ч устгаа ингээд хийдэг ч юм уу юу гэдэг чинь тий. Ингээд өгөх юм бол наа чи дэмжлэг байна. Тийм шүү. Тэгээд тэр хүн ирсэн шүү дээ. Айсан тий. Нэг яг чи очир ихний ингээд лайн авсарч хахад нэг амар юм. Эсвэл згсаалын өмнө тий. Тэр ерөөсөө ингээд бид эсвэрг чагсаал болно гэдгийг өмнөх өдөр мэдсэн байсан. За ингэ хичээн гэж шүү. Болгоомжтой байгаарай гэж бид нар л чатаар ирээл. Хүүхдүүдийг зөөж ийн ингээд зодоо үсгэх гээд ингээд тэгээ одоо шоронгоос ч хүмүүс гаргацсан байна гэж ингээд бүр юм итгэмээргүй юмнууд яриад. Тэгэл нэрээ өрөөд ирсэн чинь уус өмнөх өдөр нэг жижигхэн сөрөг чагсаалтай. Хоёр дахь өдөр нь тэгээ хоёр дахь өдөр нь юм том сөрөг чагсаал. Тэр мөр амар олон хүнтэй. Тэгээ ингээд амар олон өвөө юм байна. Амар олон. Амар олон хүн байсан байхгүй. Тэгжээсээ гид босоод ирсэн байхгүй бүгдээрээ. Ууртай хамгийн гол. Тэгэл тэгж хахад шууд ингээд ирсэн хүмүүсээрээ тэгэл хамгийн ихэнт нэг ирсэн ангайхан 3 4 оюутан охин тэгээ нэг оюутан залуу тэгэл юм манай хид өөртөө ингээл тэгэл шууд за суугаараа хэдүүлээ шууд эхлэе лайн үүсгий. За бүгд хажуугаараа хойгоороо хүмүүс оруулахгүй шүү. Наадвал ч ингээд хүчрхийл үүсгэх гээ зодохгүй төшгөлгөөд те чамаг хараан доромжлон яасан ч хамаагүй битгий тоогоороо суугаараа гэл. Тэгэл ихний лайныг үүсгүүлээд ойрлол. Тэгэл тэр чинь нөгөө микрофоноо спикерээ угсрах гэж цаг орно. Тэр хооронд чинь хоолойныхоо ирээр ингээл спикерээ чирээл яваал. Тэгэл шууд хүмүүс ялгаж авал. За энэ жигсаалыг дэмжиж байгаа бол суугаарай. Хэрвээ ийм бол амар ойлж шүү. Ийм байх юм бол суугаарай гэл. Хамгийн гол нөгөө эхний хэсэг дээр эхний нэг цаг 30 минут тэр сөрөг жигсаал биднээс 2 3 дэх олоолаа гацсан баг. Тэгэнгүүт хүн чинь ийм ялагдах гээд байгаа юм шиг мэдрэмж аваад. Тэг шулуухал гэдэг бүр шар хөдлөөд. Тэгэд 2 дугаар тас тодорхой хэмжээний айц аваад тэр чинь ингээд дандаа бас жоох хүүхдүүд юм өвөө эмээнэр биш. Тэр чинь ингээд тэр дотор ингээд том биштэй залуучууд ингээд мөхчүүд ороод ирцтэй. Тэгэл маск аав гэдэг нь гоё юусэн тий. Тэр ордоор орж ирээд масктай баахан системийг ойлгосон. Манай нутгийн нэг аймгийн арслан байд. Тэр ингээд фэйсбүүк дээр бичсэн байлээ. Буусан дээр мөхчүүдээс өгтлийг чичнэ гэдэг. Та нараас болж хүмүүс биднийг тэнэг гэж бодоод байна тий. Бисээ өөрөө очиод та нар ингээд өөрөө харсан юм байл дээ ирээд хараа. Тэр бүгчүүдсэн дотор ингээд бас юу байгаа. Гэхдээ ийм сайн жигсаал ингээд амар олон хүн очисон байсан хэрнээсээ мөнгө аваад очисон байсан. Зүр сэтгэл нь бол угаасаа байгаагүй байхгүй тийм. Тэ? Ямар ч өөрийгөө мэддэг хүн. Зүр сэтгэлтэй хүн нь болохоор тэр нэг урд сууж исэн тэр нэг ани байсан шүү дээ. Тийм л. Тэр бол огцортой гэдэг. Тэр ани ч болно.
Буянгийн жагаа. Үгүй буянгийн жагаа тэр хүмүүсийг авчирсан. Тий. Гайхалтай. Буянгийн жагаа. Хүмүүсийн зарим хүмүүсийн нэг тархинд угаацсан байна зөө. Жишээ нь яг үнэнгээс угаацсан хүмүүс байна. Жишээ нь одоо улмаагч гэдэг тэг хүүхдүүд чинь MCS нохоо болцсон байна гэдэг ингод жигнэсээ яг итгэхэд энэ ямар ч мохоо хүүхдүүгээ итгэсэн хүмүүс байгаа. Тэгээд тал талаас нь одоо жишээ Соёнбагч жишээ нь ингээ байлаа гэхэд бид зургуулад нийлсэгээ тавд нийлсэгээд ягцсан байхад 6 хүн яриад та итгэн үстэй чинь яг үнэ итгэсэн байж үгэд тэгээд дагуулж очсон замдаа. Тэгээ энэ хүч яг үнэнгээс очиад үстэй яг ийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Зөөхөө маш зөв. Тий. Бас нэг юм нь мөнгөтөлж авчирж байгаа хүмүүсийнхаа тархицсан угааж байгаа тодорхой хэмжээ. За надад чи юм а тий. Чи одоо жишээ нь хүчрэлүүлдэж байгаа. Одоо ингээд юм боснуулах гэж байгаа. Гэхдээ чи бас чиний хийж байгаа юм чи муу. А гэхдээ чи муу хүмүүст хийж байгаа учраас окей шүү гэдэг юм бас явж байгаа. Тэгээд яг нь тэр бол ингээд нөгөө яг зүг замаар тэмцээд тайван суулгаад тэгээд битгий хүчрхийлүүл дээрээ хайрлаарай мэрл тэр чинь хүмүүс гарч байгаа чинь хүрээд ирсэн чинь ингээд зодоо хийн ингээд сая 500 он шаагаад унгаал муу ийм алуурчныг алныг бодцсон игээд иржсэн чинь хайрлаарай наадуулыгаа өдөөс нь битгий юм яар чиний имэгээс ялгаа юу ах маагүй гэдэг гарч хүн ингээд сүлргөө гайхаад ингээд уйсч байгаа байхгүй нөгөө анх нөгөө гавьяас загсагч нарыг шагн магн тодруулна зарлан марлна гэхээр өрөмжлөглөөр би амар хувцас хилдэг очлаа. Тэгсэн чи шал өөр хүмүүсийг өрөмжлөөд гомдсон. Үнэхээр гомдсон. Өгнөд өөрийн гавьяач шүү. Нэрээ гавьяач гэсэн. Одоо юу оюун батах байна те. Оюун батах байна. Юу лутаах байна ингээд юм баах байна. Амар олон өдөр ярьж байгаа. Хоёр ч юм бах хоёлаа ингээд. Айгүй олон өдөр жагсаж байгаа. Биднээс хамаагүй олон өдөр жагсаж багцсан те. Нөө сөрөгч гисгч нартайгаа тэмцдэг арга барилуудтай болоод сөрөгч гисгч нар ирэхээр хөтлөлт хийдэг хүмүүнтэй болсон байхгүй. Зүрхгэн. Нөө юмд амар хурдан насны өчтөд хамгийн ихний өдөр хөтөлбөргүй. Тэгээ хамгийн ихний өдөр амар олон ингээд хүмүүс ирж очиод ирсэн хүмүүсээ тогтоож чадахгүй алдаадсан. Тэгэнгүүт за энэ хүмүүсийг барихын тулд ямар нэгэн сонирхолтой юм байх хэрэгтэй байна. Хөтөлбөртэй болох ч гэдэг ингээд ингээм болж байгаа. Ардаас нь сөрөгч гисгч нар ирээд бүснүүлээд байгаа. Эдний чи өхөөртөөд юм уу рөөстөлчүүл явчих тийм байж тийг бодцоо. Тэгээд тэр ид чинь бид идээс илүү чангаар илүү удаан ойрлж чадахгүй. Яг бид идээс хамаагүй хүчтэй юм улаа юу цагаан олон болоотой юм байлээ. Тэ? Одоо бид идээ цагаан олооч нэг юм хямдхан хятад цагаан болоосон чи тэрих зөвөр юм баг юм трансформерсоор бол Optimus Prime юм ааш тэ амар том хармаар юм олон үйлдэл мэлдэлтэй. Тэгээд наад хүн чинь ингээд том цагаан олоотой байж болох гэсэн те олон хүн зэрэг орилоод тэгээд тэр хүнийг ингээд олон давтаж орилонгууд нь илүү чангараад хахад бидний хоолойгч давж юмаа сонсогдуулж чадахгүй болол өөрөө бантаал тэгэл насан ч угаасаа ингээд хэцүүдцээ ингээд ядраад явчихж байгаа. Тэгэл сүүл рүүгээ тэр хүмүүсийг бүр ингээд өөдөөс нууралж муурлахаа хашгирхаач байлцсан. Үу гэдэг хөрдөл. Тэгээ бүр сүүл рүүгээ өргөмжлөө шагнал өгөх гэж үзэж үзээл те. Гавьяач гисгч. Тэгэл нөгөө ажлын цагаар нэрээ ажилт юм лээ. Бүр нэрээ. Одоо ингээд яг 11 мэг гээд хүрээд ирнэ. Тэгэнгүүтээ 6 гээд яваад гэж. Пит. Хагсаа бүтсэнд амарч биш. Шивсэн хүчин юу боцсон тоглоомны хөр юм биш үү те? Биш. Ер нь болцсон юм шүү. Гүү тэр яг баг цагдаатай би бол тэрийг тэгж бодсон. Тийм л. Яг ер нь бол яг чагсаал дээр бол хүмүүс үзүүлсэн. Өмнө өсгөж орж ирж байгаа хүмүүстүүд бол ер нь цагдаатай их холбоотой хүмүүс. Тийм бохоо. Барьцаанд байдаг гэсэн үг. Бүр цагдаагийн контент тоглож байсан. Ял 8-ц. Ял 8-ц гэдэг чинь барьцаатай ардаа нийтдэл хүн гэсэн үг шүү дээ. Тэгээд хүмүүс яг өөрсдийнхөө сэтгэдэг системээр сэтгэж байна. За наа улмаас чи ял 8-цсэн. Яг өөрсдийнх нь яг сэтгэдэг систем. Мөнгө авч жагсдаг. Хүн яг өөрөө өөшгөө аль нэг компани трол хийдэг. Тэгээд ял 8-цдэг. Яг өөрсдийнхөө сэтгэхүүгээр. За тэгээ хөтөлбөр байгаа. За наад комедигийнхэн ч мөнгө авч. За ингэ. Бас дуулж байгаа бол доор тэдийг авсан даа. Гэхдээ тэгэл над руу яг тэр өдөр дуулдаг өдрийн өмнөх өдөр би нөгөө Twitter ч иргэцсэн шүү дээ. Маргааш би чадвал дуулнаа гэд. Тэгсэн чинь маргааш нь 6 гэж очиж дууллоо да. Тэрний өмнө 3 алдаад уц дуурайд ингээд за ингээд байгуулгын саржина хэдэр дуулах вэ гэсэн байхгүй. Би мэдэхгүй шүү дээ би чинь тэгэл би чухал дуулахаа хэлсэн. За яах вэ гэд бас мөнгө шүү дээ. Хаа юм дээ. Халтур шүү дээ тийм шүү дээ. Тийм шүү дээ. Компани ивент халтур бол тийм. Хаана гэсэн 5 сарын 29-нд тэгээ хаана тодорхойгүй байгаа гэхгүй юу? За окей. Гайгүй хотод байх юм байна гэд
Үнэ хэлсэн чинь тэрийг бичээд авч байгаа чи. Тэгснэ пад гээд би нэг маргааш нэг ажилтаа хөдөө явж зөндөө бүгдээр ярьсан байгаа. Ирсэн артистуудын хуваарийн дүүргээд худалдаад авчиж. Тэгээ бүгдрийг ингээд яриад Тоглолтоо болоод хашуудын асуунгуудаа тэрийгэ бичсэн байгаа. Гэхдээ тэр нэг аз нэг яваагүй л дээ. Бүгд нөрөө тэгсэн гэсэн. Бүгдээрээ тэгсэн тийм. Тэгээд хин ч гэсэн ажил нэмэж чинь мөнгөнд дүнгээ хэлнэ шүү дээ. Тийм шүү дээ. Хэдэр дуулахыг би тэдэр дуулнаа. Тэгээ анхнаасаа тэгээ жагсаал дээр хэдэр дуулахыг асуучгүй. Тэгвэл жоохон томхон догрох. Тиймэрхүү юм явуулдаг юм байна. Би бол амар инээдтэй сан. тэгвэл яаж нэг 2 3 хоошорны мөнгө хэлчихгүй тийм. Нэг л чад өгч чаддаг юм бол харъя л та. За бүгдээрээ одоо юу яриа. Ер нь дараагийн засгийн газар ямар байгаасаа гэдэг мөрөөдөл хүсэл мөрөөдөл байна. Амар цомхон л байгаасаа гэж бодож. Хамгийн түрүүнд бол маш цомхон л байна. Татврыг бууруулах сайдл засгийн газар хэрэгтэй байна. Тэгээ энэ одоо өөрсдийнхөө тэр нөө сонгуульд гарч ирсэн мөрөө хөтөлбөрийнхөө дагуу ажилласаа гэж бодож. Татвар нэмэхгүй л гэж Амстаа ажилласан. биднээс ээж Тэр бол яг байсан ш татврын хамт. Тэгээ татвар нь яасны бид нар бүгдээ хичнээн нэвчсэн. регламент. Тэгэл гацаа тийм болж ш бүр инээдтэй юмнууд байна жижиг системүүдтэй. Манай улсын хурлын даргын зурагтад би постэр баст тийм. Улсын дан суулаасан ч нэг ч татвар нэмэхгүй гээд. Тий, постэр байгаа шүү дээ. Тэгээ нөө засагтаа ямар ч хамаагүй юм яах вэ? Өчтөр би мэдлээ. Миний машин онцлог болсон байхгүй юу? Тэгээ би өвөл авахд угаасаа төмөр гүптэй байсан. Одоо энэ маань тийм боо шүү дээ. Тэгсэн чинь би өчтөр машинаа үзүүлэх гээд нэг газар очсон чинь онцлогоо хажууд нахлаа. Онцлогоонд ер нь орондоо гэж ярьдсан чинь тэр засварын залуу таны машин тэнцэхгүй гэнэ. Яагаад гэсэн чинь төмөр гүптэй тэнцүүлэхгүй оруулахгүй гэнэ. За Яаж байгаа? Мэдхгүй тийм. Харин мангар захирамж байгаа би бас ойлгоогүй. Зүг хөөрхи яг хажууд нэг жарис ингээд би тэр жарис их хөрвцөө. Ингэсэн жарис ингэ байдаг байхгүй юу? Стокн төмөр. Гүбэр. Сток гүбэр төмөр. Тэгээ жарис ингээд би яах вэ гэж. Тэгсэн чинь яг уу ингэнэ. Логик нь ингэнэ. Төмөр гүбрээр юм өрөхөд илүү их гэмтэн. Өөрөөр хэлбэл хүн осол хийвэл хүнийг илүү гэмтэн гинэ. Хүн нэгдүгээрт машин барихтаа осол хийх гэж барьдаггүй. Нэгдүгээрт. Тэгэхээр тэр төмөр байна уу, пяавар байна уу, огтос хамаагүй. Аль нь ч байсан хүнийг алах хэмжээний дэмэжтэй. Тэгэхээр төмөр гүбэр, пяавар гүбэр ямар ч шалгаагүй. Хоёрдугаарт төмөр гүбэр сонгож машиндаа хийдэг хүмүүс хайрцангуй туршлагатай ч болооч нэ. Ер нь бол арай нэг левел агцсан тийм. Нямбатан шийдвэр мөн. Одоо мэдгүй харин тийм л хэлгүй дээ хот дээрх онцлогооны асуудлыг тийм болгоцсон байна гэж байна. Би одоо онцлогод орж чадахгүй. Тэгэхэд бол би сток гүбэр, пяавар гүбэр худалдаж аваад төмөр гүбрээ сольж тавиад онцлогонд орчих буцаагаад төмөр гүбрээ игээд тэгээ хөдөө явуул заяа. Ямар ч ялхаа логикийн асуудал бол хуурах тийм рүү орж шүү дээ. Хүн Амар тэр байгаа үстэй. хууль зөрчих Өөр юм. ингээд ерөөсөө социалистууд яг хийдэг гал. Яг ийм ойлгомжгүй юм байгаа үстэй. Одоо машин ихсэн төвжирлийг буруулахын тулд ямар яаргын гэж машиныгаа багсах. Үгүй бага ангитай өгүүлбэртэй бодлого сайн бодвол сургамаар байна хүүхдүүдээ. Ихгүй болохоор чинь үгүй нэрээ бүр энэ юусоо ямар ч тоглоо биш. Ихгүй болохоор одоо ингэ хийж байгаа шийдвэрүүд хотын үзмжийг яахын тулд те өвөн үзмж алдагдуулаад байгаа учраас төчлүүдийг нураа те төмөр дандаа нэг тийм юмнууд байдаг те 20 энэ бүр балмаар байгаа байхгүй юу гэсэн үг юм бэ. Тэгээд би олигдчихна л та би олигдчих болно. Гэтэ энэ чинь тэнийг үсттэй. хичээлдээ муу байж байгаа байх нь окей мокей гэдэг балаа болмор байхгүй. Ялангуяа баг дунд сургуульд хичээлдээ муу байх ерөөсөө окей биш. Хипхоптой муу байсан нөхдүүд ардын намд ороод дарга болоод байгаа шүү дээ. Мэдгүй манай хипхоп ертөнц юу ч болоод байгаа юм. Би гарсан шүү. Би гарсан. Гүйл Тэмон гэдэг байж төөмөмөө байж байна. Би өөртөө тэгтээ танихгүй юм байна. Төмөө гэдэг ах хипхоп Үүсээ байна. Би хараагүй. Үүсээ рэпер байгаагүй хаа. Үүсээ ч мөнхөрөө битлээсэн. Мөнхөрөө битээсэн. Мөнхөрөө тийш тий. Тий. Тийш би ч нөгөө Тэмон радио гэж би. Тэмон. Тэмон байлаасаа байсан. Тэгээд ардын намлуу ороод өшөө рэпрүүд байгаа. Тэгээд энэ хамгийн натлаас нь бол одоо тэгээд энэ нөгөө секс дүүгийн карьер байхгүй болсон бах уу? Тэр карьергүй болсон баг. Тэр бас Тэр бас энэ гоё. Generation Уруу явбал гэдэг том юм жишээ болсон. Ер нь. Нийгэмд амар хамсаад. Юу нэ? Ясуусан юм. Тэрийг чи муу даах хацаа гэдэг өөрөө бүр фүх. Одоо би ясуусан сэдвийг сонсох байсан. Ахахуул гэхдээ мөнгөнд яваг ах уу? Өөр л юм бас. Тэгээ ер нь бол ийм үн зүйлтэй байх артистууд одоо тэр инфлюенсерүүд ч юм уу ийм үн зүйлтэй байх нь ямар ч ухлыг манайх одоо ойлгож байгаа хаа. Мөнгнөөс илүү үн зүйлтэй зүйл нэр төр шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол нэр төртэй л байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ ингээд нэр төрөө хаян барин өөрийгөө ингэж дорд үдсэн барин бусдад тэгж харагдан барин
мөнгөний төлөө явна гэдэг бол амар хэцүү зүйл шүү дээ. Ядуу байж болно хамаагүй зүгээр яг яаж иж байгаа л хүн хоолны мөнгөө олно шүү дээ. Яаж иж байгаа. Намаа хүмүүс амар чи тэдэн дээр авсан амар асуудал шүү дээ. Тийх ба. Тэс зөндөө асуудал. Би үгүй жилмэг нэ. Юу намааш нөгөө айтанамын нөхөг 5 сая төгрөг зарцаа шийтгэр чинь хүмүүс тэгж бодлоо. айтанамын нөхөг нэг 2 байгны мөнгө өгье сонгуулаар яваач гэж санал тавьсан шүү дээ. Сая 2 сонгуулаар. Би болохдаг тэрнээс өмнө 20 сонгуулаар авахтай сонгуулаар явжаад ядагчаад ээжээс мэтэр. Тэгээд яхаа би хэлсэн хэрэг. 24 сонгуулаар та дэвшээгээ. 24 сонгуулаар тэр чинь нөгөө хинчин сүү хот чинь нөгөө Монголын бүх хотуудыг дундгууд явуулж чадсан. Өөс алж байгаа юм чинь. 20 онд чинь мөнгө зодж байгаа юм чинь. Бүх хотууд нэг юм чинь. Бүх дарга нар зүгээс. Тэгээ 24 сонгуулаад дүүн Монголын энэ хоош намаа таньдаг болтон би кагэ хөөж таньдаг гэж дэмжиж хоёлаа сонгуул яалнаа хаа хоёлаа амар юм ядагцаа хүн би нэгэ дэмжиж явж байгаа байхгүй. Тэгээ би 24 оны сонгуулаад хүмүүс намаа таньдаг боллоо. Ах дэвшсэнгүй. Тэгээ гоё юу хүмүүс менежер болнаахан дэгээ тэгээ. Окей. Тэсэн чинь ачаа намаас намайг би ахтайгаа явах гэсэн ингээд би татгалцсан байсан чинь дахиж залгаад чи залуу хүмүүс нэг 2 байг толчод юу нь болохгүй байх үү. Монголчууд ял маш тайм чигээхгүй. Тэгээ би одоо 2 тухайд ингээд 2 байг аваад тийм үү арангаад ч юм уу тэ ингээд ивцэн ингээд Арангаад ивсэн. арангаад тийм угаас арангаад гэж хэлсэн чинь. Тэгээ угаас нууц биш юм чинь. Тэгээд намайг яагаад байг гэж мэдсэн бэ гэвэл би хайрмын гардын талааны гэж болдог байхгүй юу энэ бол. Тэнд ингээд ангиудыг ганц нэг ангиудыг аваад тасгалжуулаад тэмцээмжэнд оруулж ирсэн байхгүй юу. Тэгээд тэгж явах хугацаанд яг одоо нөгөө нэг чи цалингааг ажиллаж байгаа юм чи мөнгө өгөх байгны мөнгө хичээгээ хэлчихгүй юу. 2 удаа тийм болсон юм чи 2 удаа тэнд байгны мөнгө ихтэй авчихгүй юу. Тэгээд намайг за энэ нөхөр угаасаа бай сууг өстэй энийг л байгны мөнгө авчих болох юм байна гэд залуучууд чамааг л аймаг их ингээд хөдөөний залуучууд ингээд чамааг их сонс үз тийм чи очоод би тийг одоо арчсны намайг хүн штэ би ч одоо ингээд хүний эрхчлөө чөдөд эдийн засаг гэж дэмждэг хүн штэ яхаа би танаа намайг ингээд дэмжих хэрэгтэй гэсэн чинь Тэг ямар юм. Тэг ямар хамаатай чамааг тэгээ очоо хэлчих юм бол нэгэнгээсээ одоо энэ жалан маяг хүртэл ингэж байгаа юм чинь болох юм байна гэсэн сэтгүү суулгах гэдэг байгаа байхгүй гэж хэлжсэн бохоо. Шууд уу? Шууд хамтраад тусгал тавьчих гэж байгаа юм. Тийм. Шууд зүгөөсөө тэгээд монголчууд бүгдээ чамааг ингээд ганц хоёрын дараа марчин чи тэгээд тулалдаал ингээд явж байгаа чамааг дэмждэг хүмүүс хайдаг. Үгүй би өөрөөсөө урмаагүй хэлсэн бохоо. Ягаад өөрөөсөө урмаагүй нэгдэг хэлсэн бэ гэвэл одоо самбахтаал би явж байгаа л нустрын юм бож тэгэнгүүт яг өөрөөсөө орсон хүн бол хизээч өөр хүний хизээч дэмжихгүй. Тийм учраас чи бол ингээд өөрийгөө ингээд тэмцээнд ороод ингээд өөрийгөө ялна гэдэг чинь өөр чи хинч чадахгүй гэсэн үг юм. Тэгээд би ч дотор яг тийм нөгөө ах устрын мэдлийг сууж авах үед тэгээд энэ хүнээс чи ийм мэдлэг авч байгаа чи нэгээ би гэж өөрийгөө худалдаж болохгүй шүү гэсэн сэтгүүл суусан учраас би өөрийгөө хизээч худалдаж юу одоо хуцаас худалдахгүй угаасаа. Дараа нь тэгээд жишээлбэл тэр үед сая явцсан бол дараа нь ингэж бүр бардах. Өөрийнхөө үйл санаан дээр Соёнбахыг дэмжиж орсож энэ угаасаа шаардлагатай. Тэгээд дэмжлэгийг авахгүй. Тэгээ сая марафон шааж байгаа шүү дээ. Тэгээ марафон дээр хамгийн дээр нь байгаа шүү дээ. Тэгмээ 2024 үгээс. Тэбэ тэгээгүүдэд юм гоё баяртай. Тэр чинь тийм айц сүүц. Хайгт тэр марафонд би ерөөсөө тэр нөө листинг би гаргаагүй байхгүй юу? Инфлюенсерүүдээ би биш шүү. Санаа л үнэхтэй зөв листэн дээр нь байсан хүмүүсийг ерөөсөө би шүүгээгүй. Манайхаа ингээл хайгаал тэгээ сонгуулийн музей гэж сан байдаг мөр угаасаа тусдаа тэр байгууллага тэр. Тэгээ тэр сан дээр байсан юмнуудыг шүүгээд ингээ гарсан байхгүй. Тэгээд холимог 7 оноос биш. Ямар ч толооны урлагс нэлээд илүү хүмүүс байж л шүү. Би өөртөө мэдээг байсан. Шинж агтгаа байх хэвээр. Шинж агтгаа байдаг тий. Машин жигдэх чинь байр үнгээд 3 байр үнгээд хөлтөөсөн эдэр гэж мэгээд тэр яг өргөлтэй байсан. Өнөг юм бэлээ. Өнөг болоод жилингийн нөгөө сөүлийн ядарч. Тэгж чинь 3 байр авч үнгээд болцсон байлээ. Тэгээд гол болсон байлээ. Тэгээ сайн их жилээ. Гэсэн гэлээд мэдхгүй тийм байж. Тэгтээ гол нь тэр хүний одоо өнөр чим гэдэг хүний хүүхэд маа найз واخгүй битээ билет тоглоо. Би тэгтээ тэр хүүхдээ юуш мэддэггүй байж чаад сайн мэдлээ билет тоглож байгаа. Чадахгүй цанаа манай ээж хагнасаа муу гоорсон гэдэг гэхгүй. Таны чи хийн гэсэн чи үнэг болоо. Чи тэр хүүхдээ юм уу? Чи тэгээ харин тийм ээж харин чадахгүй цан тэгээ хоогсон л байлаа. Үтгэхгүй. Тэгээ ер нь бол тэгээд үйл бодлоо хөдлөж яваад хохин Юу л биш үү? Одоо биднес ингээд хамгийн ингээд ярьж байгаа сэдвэр хамгийн чухал нь тэгээ баг дараагийн газар манайд хамаач байхгүй. Тэр ер нь өөрийн үзэл бодолтой өөрийгөө үнэлтэй.
dignity гэж байгаа шүү дээ. Өөрийгөө үнэлэх. Тий. Өөрийнхөө үз бодолтой. Чиний бүх юм чинь одоо эрхэм чанартай гэх монголоор эрхэм чанар гэж орчуулсан. Ер нь бол дарангуул ойрхон байлаа шүү. Үнэхээр ойрхон байлаа шүү. Сая түрүүний асуултанд хариулахад Гэхдээ тайвшрах болоогүй. нээлттэй л засгийн газар хүсэж байна. Ер нь угаасаа ил тод transparent гэж ярьдаг тийм. Ил тод л засгийн газар Ерөнхий сайд нь гарч ирээд юма ярьцдаг байх хэрэгтэй тийм. Чиний ярилцлага өгдөг. нөгөө нэг лайн шиг тийм нөгөө нэг хайжчихгүй ярьдаг. салахгүйгээ тэмээг нь авсан маа гэдэг шиг тайлан байлангаа тэгээд тавьчихдаг баймаар байгаа. Ядаж Заа авсан чинь нөгөө хоёр найз салахгүйгээ тэмээг нь илүү зардал гаргацсан. Зардлаа илүү гаргацсан засгийн газар. Тий, ерөнхий сайд нь парламентаар тайлбарлаа тий. Тэгээд бас нэг том юм байгаа байхгүй юу? Өдөрлөл болгоны эхний сар байж тээ. Өдөрлөл болгоны эхний сар дээр нь нээлттэй сэтгүүлч нартай уулздаг болчихлоо тий. Сэтгүүлч нэр чөлөөтэй ярьдаг. Одоо улсын гишүүд тэр хоёр хуулийн өргөн барьсан байгаа. Тэмүүлж барьсан байгаа. Нэгдүгээр ерөнхий сайдыг доош нь буулгах. санал нь тэнд явах. Улсын хурал мэдээллийн цаг биш. Улсын хурлын асуулгын цаг гэдэг цаг байна. Ингээ болоо. Энэ бол амар Тэгэж болоо. Тэр наач нөгөөсөө болчихоо. Асууж чадахгүй бол тэгээд огцон хамаархан. Ингээд улсын хурал харин одоо Юу гардуулна гэсэн тий? Тугаа гардуулна. цог гардуулсан. Засгийн газар ер нь бол ил тод байхын хамгийн том үндэс чинь улсын хурал байрандаа байх. яг том Улсын хурал байрандаа байж засгийн газрыг ил тод байлгана. Улсын хурал хүчтэй байж засгийн газраас асуун, хариуцлага тооцно. Тэгээ бүтээмжинд нь шаналт тавина. Хулгай хийсэн бол огцруулна, тий? Ерөөсө улсын хурал хүчтэй байгаад улсын хурал. мань ерөнхий сайд тэр дээр төрийн 3 ундралаг гэдэг юм тэр нэг юм эртний юмнаас одоо зүгээр салаад яг байх ёстой байранд нь кабинетийнхантай хамт суулгаад тэгээд тэнд нь яг хариуцлага тооцож асуугаад загнаад тэр ч одоо ингээд ерөнхий сайд бол ерөөсөө улсын хурлын гишүүдийг загнадаг статустай байх эсгүй байхгүй. Бүлгийнхаа урал дээр намынхныгаа загнаживэл окей магадгүй. Яг тэр дунд нь нэг бүр гişгээ тавьж байгаа засгийн газартаа. Англи шиг үү? Тэгээд суулгах. Тийм. Дүнгүүтээ тагнах хэрэгтэй байхгүй. асуух хэрэгтэй. Бүгднгээс нь. Одоо угаасаа яг тэгж имиж бүрдүүлэхгүй бол ингээд иргэд ийм шүү манайхаа. Гэхдээ одоо ингэж хүмүүс ингэж танаа одоо хууль мөл эргэждэггүй гэж ярьдیں۔ Бүх хууль байдیں۔ Нэг selective justice гэдэг шиг те нэг аль хуулинд яаж хэрэгжүүлэх вэ, хэн яаж хэрэгжүүлэх гэдэг юм байдаг хгүй. Жишээ нь засгийн газрыг ил тод байлгах хууль байгаа. Шилэн насны хууль байгаа. Ойлгосон уу? Хин хийх л ёстой. Энийг хийлэгдэх газар нь хаанах юм те? Аудитын газар одоо АТГ ч гэдэг юм уу те? Зүр ажиллаа л хий. Бүх орчин чинь байгаа байхгүй юу? Тэгэхээр биднээс ингээд шинэ юм хүсэх биш, хуулиа хий. Хөтлөхгүй шээс хөтлөж байгаа. Айгу дутуу хөтлөөд хинч ойлгох боломжгүй замаар хөтлөж байгаа. Тийм байна. Тэгээ одоо тэгээ бүгд нэг юм задлаа тойрох уу? За дараагийн одоо нэг гой загнагийн засгийн газрынхаа юу нэг Юу? дараагийн засгийн газар юу байгаагаа угаалсан юм хэлээд тусчих юм те. Ийм байгаасаа гэж. Шааглан маягийн ч Аа вэж айгу бол үзэн шүү. Юм масаар. Нэг л байгаа манай. Энэ уулмаа ч бүр замаа алдчих баахан ах нартай цуг суугаад Ус төрж яах. нэг л агуулчаа. хээр гарцаа арх ууж ийн үү. Ер нь бол манад бол ус төрччин ч байгаа, инфлюенсерүүд нь ч байгаа, контент бүтээгчнэр нь ч байгаа, зодоочнос нь ч байна. Энэ контентэд орсон гэж ярьж байгаа тийм. Контент орсон тий. Тэгээд дээрэс нь насан туршгүй ээж аваас одоо л айдаг. Хөрсөж Улмаач ээж аваас айж нэг Дараагийн шиг Сайх yok шүү. Тэг яг хоо сая миний хийснийг бидний хүсэж байгааг те цомхон тэг данхаг биш тэг нээлттэй бүх юм хийж тийм засгийн газар байгаасаа гэж бид нэг хүсэж байгаа. Иргэд ч гэсэн нээлттэй байгаагаа энэ улс төржөөрөө улсын мэдээлэл сайтай байгаагаа хин нэгэн хүний тархиугаатанд биш. Одоо жишээ нь энд Чамба ямагингууд Чамба эргэлзээд улмаагаас лавлаад тэгээд дараа нь Соёнбахаас юм уу ингээд баталгаажуулаад те ийм мэдээлэлтэй таллын мэдээлэлтэй байгаас тэгэхгүй ганцхан талаас мэдээлэл ангууд энэ зүүн мэн энэ зүүн мэн бити тийм байгаа гэж бас уйлмаар байгаа юм. Төшүүлүүдэд хандцаараа гэж байна. хэрсэн байгаа. Миний бол дараагийн засгийн газар болохгүй оноо шүү гэдгийг ойлгож байгаарэ. Окей шүү. Иргэдийн бодлыг чиглүүлэх чадна гэж өөрсдөө итгэхээ одоо болоорой. Миний хувьд бол би бол ардын юмд итгэхгүй байгаа. Ямар сайд гарч ирсэн энэ бол ялгаагүй. Гэхдээ энэ удаагийн гарч ирэх сайд нь ямар ч оюун эрдэнэс нэг сөөм илүү л байгаасаа.
Ер нь юм хийхгүй зүгээр гэдэг айгүй бол нэг байж юм Энэ бол ирдэ тус болдгоо мэхэд гай болохгүй л тийм л байдаг тийм болоо. Тэрнээс ардын намаас бол юм хүлээгээд бид ямар ч хэрэггүй. Би бол тэр үгийг бараг мэдчихэв. Одоо төрийн засгийн газар чи одоо бүдэрэл миний ойлгож би сайн мэдэхгүй л. Тэгээ бодлого зохицуулах тэгээ бодлогын байгууллагууд үстэй. Тэ компани манай бууз нэг зэлтэй би мэдгүй л тэг яг бодлоо. мөнгө авахаа бас үлээгээд. Тэгээд энэ зах зээлийг амар гоо чөлөөтэй болгоод өгмөр байна. Дарамтлаа болгоод нээгээд өгчмөр байна. Тэгээд өрсөлдөө тэрэгтэй автбаза таксинд явуулсан гэх шиг балаа байх болов. Зөөр юм бай. Хүн ингээд UBK-ба давруулах гэж шүү дээ. Тийм шүү. Арайчуудыг бизнес босгох. Дараагийн бизнес оноо шүү. Тий. Ингээд тэрэгтэй баабага. эдийн засгаас зүгээр зайлчмаар шүү дээ. Тэр бодлогоо тодорхойл тэр төсвөө зарцуул, зөв зарцуул. Тийм л үстэй. Тэр одоо юунд анхаарах хэрэгтэй төлөхөөр анхаарах боловсрол юм уу, эрүүл мэнд юм уу тэрийг л хийх. Тэг төлж байгаа мөнгө дэвтэрхэн зөв юм зарцуулаа. Тэр хамаалалтай багсан. Иглээ багсан. Намбрын их хоёр ярьцлага өгөхдөө тэгж хэлсэн. Оюун эрдэнэ ерөнхий сайд хийж байгаа юм чи хинч хийчнэ. Зөв үнэл гаргаарай. Энэ ерөөсөө огцрлоо гэдэг юу өөрчлөх юм, сайжрах юм уу гэдэг юм. Сайжрахгүй, огцрлоо гэд юу ч өөрчлөгдөхгүй. Тэр бол үнэ. Гэхдээ огцруулж чаддгийм аа гэдэг мессеж өгөх нь тогтмол огцруулж чаддаг байх нь өөрөө бид нар дарангуулагчгүй байна гэсэн үг. Тэр нь өөрөө хамгийн том сайжирч байгаа зүйл юм шүү. Тэгэхгүй бол нэг хүн огцрлоо гэж дараагийнхаа нь ардын намаас гарсан маш олон хүмүүсийн эгог идэх боломжийг хангасан нэг ерөнхий сайд байна. Тэгээ тэр хүн бол нэр оюун эрдэнэсээ сөөм илүү байхад тэр хүн дараа нь огцроход сөөм илүү явсаар хагаад бид нар ирээдүйд нэг урт хугацаанд гоё ерөнхий сайд гардаг нийгэм, гоё ерөнхий сайд гардаг сонгогч нартай болох байхаа. Тий. За ингэж яах вэ? За бүгдээ баярлалаа. Юм бол Юм байхгүй шүү. Камера үзүүл. тэр нэг үзэгчтэй тэгээд яах нүг гээл тэр. Яа, тэг тэгэл. Одоо энд Яа, харуулсан. Яа. За баярлалаа.